За сайн байцгаана уу? Орой минь дээ. За Ринцэн хамт цэцэг туяа. Орой минь догшаа гэсэн мэн орой минь. За лунда буян шиг бас орой минь гэсэн байна. За та нар маань амралтынхаа өдрийг сайхан үр бүтээлтэй сайхан өнгөрүүлсэн үү? За би бас амралтынхаа өдөр одоо гэр орондоо цаг зав зарцуулж агаад за орой ажил дээрээ бас хийх зүйл байсан учраас хурж ирсэн байна. За тэгингээ бас өнөөдөр та нартаа хэрэг болж магадгүй буюу за маш гоё урам ирчүүч авч магадгүй гэж бодоод амралтын өдрийн орой бас зав чөлөөтэй байгаа хүмүүстэй зориулаад лайв хийхээр бэлдсэн байна. Бэлэн болсон байна. За тэг амралтын өдрүүдээр манайхаа айгүй хийш дэшээ явдаг. За зарим хүмүүс айгуугаа амралтын өдөр юм чи ингээд бас хамт олон найз нөхдөдөө амраа зугаалаад явж байж магадгүй. Гэхдээ гэртээ үлдсэн зав зайтай надтай хамт ингээд лайвд хамттай байж чадах зав зайтай та нараа урьж гин. Хэрвээ та завтай байгаа бол сонирхолтой сэдв сонсонгоо тий хамттай энергийн сүнслэг мэдлэгийн өрөөнд энергийн мэдлгүүдийг хуваалцаад хамтдаа ярилцаад суух одоо зав зай байна уу? Хэрвээ тийм бол байгаа бол ороод ирээрээ. Одоо жоохон цаг орой болсон байна. Тэгсэн ч гэсэндээ унтах хүртлээ гэдэг шиг тий. Хэдүүл энергийн талаар бас гоё цаг заваа мэдлэг мэдгэдэгтүүнээ хуваалцъя. За хүмүүс ингээд лайв ихлүүлэхээр орой минь гэсэн байна. Лайв ихэн тавьж байгаа дуунуудыг надаас асуусан байсан. Линкийг явуулаач гэсэн байсан. Энэ бол би өөрөө бүтээсэн одоо бүтээлүүдээ ингээд тавиад байгаа. За надад болохоор ачит аавдаа аврал одуулах буюу би яг өөрийнхөө хайртай аавдаа зориулан үгийг нь бичээд аяыг нь өөрийнхөө санаанаас гаргаж одоо хиймэл оюухан ашиглан аяыг нь бүтээгээд ингэж бүтээл болгон гаргасан. Үнийгээ би бясалгалдаач ашиглаж байгаа. Үнийгээ би өөрийн энгийн өдрүүдэд өдөр бүр аав ээжийнхээ араас залбирал мөргөл хийхдээ ашиглаж байгаа. Маш сэтгэлд маань хүрсэн учраас ачит аавдаа аврал одуулъя, ачит ээжтэй аврал одуулъя. За мөн хоно опононо бясалгал буюу ичдээ дөрөв би чамд хайртай, намайг уучлаарай, намайг өршөөгөөрэй гэд байнга бясалгалдаа болон өдөр тутамдаа амьдралдаа хэлж хэвших ёстой дөрөв үг байдаг. Энэ дөрөв үгээр за мөн миний өөрийн одоо анханасаа ингээд уншиж хөвшижсэн таринуудаар хийсэн байгаа. За яг одоо хүсэл бүхнийг тэнгэр дөргөх ариун тарины дуулал гэд бас мөн одоо санаа надаас гарсан. Гэхдээ мэдээж буддын байсан эртний таринуудаар хийсэн юм одоо мантра дуулал байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Буддам саранам гачами, дамнам саранам гачами, сангам саранам гачами гэд таны амьдралын маш гурван чухал сургаалыг хэлж өгсөн тариныг за мөнгө буюу орлого ашиг хөгжил цэцгэлтийг дуудах тарин за мөн бүх хүслийг биелүүлдэг мөн бүх одоо нүглийг ариусгаж хамгаалж өгдөг ногоон дараахийн таринтай нийлүүлэн багцлан тариныг дуулал олгож өгсөн байгаа. За яагаад ингэж өгсөн бэ гэхээр мэдээч за
босод одоо тэр шашны хувьд илүү хүчтэй, шашин илүү одоо хөгжсөн, за мөн тэр шашинтай холбоотой ойлголтууд нь илүү задарсан, илүү одоо манай улсаас илүү олон жил хүндэтгэж байгаа ийм улсуудад бол шашнаараа эртний энэ гайхалтай өгөөдийг тарина гэдэг бол ичид юм байна. Тарина гэдэг бол ангаалт юм байна, эдгээлт юм байна, юм байна, сэтгэлийн цэвэрлэгээ юм байна. Хүнийг зүгээр ингээд зөвхөн тарина уншиж аваад гэгэрэх боломжтой таринууд гэж бурхны судруудад байгаа. Ийм хүчтэй зүйл юм байна гэдгийг мэдрээд энийгээ өдөр тутамд амьдралдаа ашигладаг байхгүй юу? Дуу болгодог, одоо үг болгодог, ай болгодог ингээл өдөр тутамдаа ингээд ашигладаг. Гэхдээ манай орны хувьд уг нь буддын одоо дээлийнх нь буддын шинтэй гэж бид нар явдаг боловч манай энэ одоо буддын шинэ гэсэг хаагдчихсан буюу бид нар хэлмэгдлийн үеэр шашныхаа хаалгыг хаагаад шашингүй болоод явж исэн улс хэвгүй юу. Тэгээ тэрнээс хойш 90 оноос хойш ингээд бүх юм ингээд ардчилсан, глобалчилсан гэдэг шиг те дэлхий глобалчлагдаад манай Монгол улс ардчилсан нийгэмтэй болоод хүн шашин шүтэх, иш шүтэх нь өөрийнх нь дурын асуудлаа гэд өмнө нь ингээд шүтэж залбирч мөргөж дээдэлдэг байсан буддын шашнаа буцаан оруулж ирээд ингээд яваад дүнж 30 идэх наттай цэцэн байхгүй юу. 30 идэх настай. Ийм учраас бид нар нөгөө 2500 жил байсан 50000 жил байсан тэр эрт удаан ингээ хадгалагдсан шашинтай орнуудыг бодвол мэдээлэл нь задарч амжаагүй хүмүүс нэ шашинтай холбоотой мэдлгүүдээ ялгаж таньж чадаагүй шашин гэхээр л нэг юм бурхны бүх юм шиг те бурхан гэдэг чинь шашнаасаа том бурхны энерги нь илүү хүчтэй шашин гэдэг бол цэцэн цэлмэн хүмүүс сууж байгаа л бусдын амьдралыг сайжруулахын тулд зохиогоод гаргацсан дүрм журм мэдээж энэ зохиосон дүрм журм бусдыг сайн байлгах гэж сайхан байлгах гэж зохиосон ч гэсэндээ тэр зүйлүүдэд бас ингээд зарим зүйл чи хүний одоо зохиосон зүйлүүдэд хязгаарлагдахгүй шүү дээ. Хүний мэдрэмж, хүний сүнслэг төвшин, хүний оюун, хүний ухамсарын насжилт гэдэг чинь шашны тэр одоо мөрөөдөд шашны үзэл бодлуудад бас хязгаарлагдахгүй байхгүй юу. Шашнаас ч илүү давсан хүчтэй, шашнаас ч илүү давсан ойлголттой ийм одоо ухаарлууд, оршихуунууд одоо дэлхий дээр байдаг. Тийм учраас ингээд тарины дуул ингэж гаргаж ашигладаг. За би энийг бас одоо Монголдо өөрийнхөө одоо өнцгөөс би өөрөө ингээд тарин дуулах дуртай, тарин сонсох дуртай, тариныг амьдралдаа би одоо видео бичлэг оруулахдаа хэлжсэн миний амьдралын хамгийн хэцүү те надад ингээд туслах хүн байхгүй. Ингээд ямар нэг хэцүү үед ингээд хамтдаа ярилцах ч хүн байхгүй, туслах хинч байхгүй, над руу гараа сарвах хинч байх үедээ намайг ганц л зүйл аварж исэн. Ганц л зүйл надын амьдралыг ингэж дээшлүүлж гэрэл гэгээ өгж исэн. Энэ бол тарин буюу мантра байт юм а. Би хэцүү үедээ зүгээр л тарин уншиж дуулж залбираад хүслээ даатгаснараа өөрийнхөө амьдралыг чиглүүлсээр ирсэн юм а гэд ийм одоо утга учиртай ингээд би тариныг их сонсдог. За сонсдог, дуулдаг, хэрэгжүүлдэг те. За тийм учраас би энийгээ бас ингээд жоохон хөөхтүүд манай Монголын залуучууд те ер нь бүхэл насны бүхэл хүмүүс шашинтай шашингүй үл хамааран эртний одоо энэ ариун сайхан үгийг амьдралдаа хэм маяг болгоод сонсоод дуулаад яваасай гэж хүсээд одоо энэ тарины дуулууд гаргаж эхэлж байгаа. Гаргаж эхэлснийх нь хамгийн ихний дээдс нь бол саяны одоо миний ард явдаг тарины дуулал буюу за мөн Ho'oponopono бясалгал бол дэлхийн ертөнцийн бүх одоо бясалгалтай орнууд бүгдөө мэдж байгаа. Тэр цума дундад Азийн Ho'oponopono бясалгалыг маш сайн мэдж байгаа. Европт ч гэсэндээ маш сайн мэддэг. Европын би Joy Vitale гэдэг багшийн бясалгалын хичээлээ сонсож хүлээж аваад би бас өөрийнхоороо тайлбарлаж ярьж ингэж өгчээсэн. Ичтэй дөрөв буюу хүнийг ангаадаг, эдгээдэг, босгодог, амьдралыг сайжруулдаг, дотор байсан гомдол цөхрлийг эдгээдэг, маш олон жил эдгээсээр ирсэн, одоо ч эдгээсээр байгаа. Ингээд энэ хүндтэй эмчилгээ байхгүй, энэ хүний насан талцсан юм а гэдэг тэдгээр хүмүүст эмчилгээ болж насыг нь уртсгадаг тийм бясалгалын дөрвөн ичэдтэй үг байгаа. Энэ ичэдтэй дөрвөн үгээр би одоо тарины дуулал хийгээд YouTube сувагтаа оруулчихсан юм а. Та нар маань ингээд надаас линк байна уу, нэрийн нөгөөч гэхийн хооронд номтой болог гэж бичээд YouTube руу ороод ингээд миний видеонуудыг хайхаар угаасаа дотор нь оруулсан байгаа. Гэхдээ би одоо урт ингээ айгүй удаан сонсож явах хэлбэрээр оруулаагүй байгаа. Нэлээд олон хүн надаас та ингээд нэг цагаар ч юм уу нэлээд удаан ингээд хол замд явж байхад дахин өөрөө явж идгээр одоо юм урт толгож оруулж өгөөч гэж гуйсан. Тэгээд би тэгж оруулъя гэж бодоод байгаа юм. Өнөө маргаашгүй ингээд оруулъя гэж бодож байна. Тэгээд за тэгээ манай монголчууд ч ууг нь эртнээс ингээд таринаараа ярилцдаг, тэгээ тариныг мэддэг, тарины хүчийг маш сайн ойлгосон ард түмэн байсан ч гэсэндээ бидний нөө шашны үзэл сурталууд ингээд хаагдсанаас болоод одоо нэг 70-аад 80-аад оных нь тэгээ бүгд ерөөсөө ингээд юм тарин марин гэж баг мэдхээ болцсон. Нэг ногоон дараахийн нэг зүрхэн тариныг хагас тутам мэдчихвэл их юм болчиход байгаа байхгүй юу? Яагаад вэ гэвэл тэр он жилүүд чинь манай Монголд бол түүхэн он жилүүд ээ. Тэр
тэр он жилүүдэд бид нар шашнаа ингээд хаалгачихсан байсан Тэнгэрийн хаалга шашин буюу тэр улс орныг бүгдийн шүтгийг хоригдсан тийм улсад чинь сахиусан тэнгэрүүд өвөг дээдсүүд энэ сүнслэг энерги хөгжих боломжгүй. Тийм учраас тэр сүнслэг энергиуд өөрсдөө ч гэсэндээ бидрээс холдсон байсан тийм жилүүд байсан. Одоо тэгтээ мэдээж Тэнгэрийн хаалга нээлтцэн энерги 900 болчихсон. Бид нар өөрсдөө эрхчлөөтэй одоо шашин шүтгэхгүйгээ хин нэгнээр заалахаа болцсон ямар шашин шүтлгийг шүтэх одоо эрхтэй болцсон ийм одоо нийгэмд амьдарч байгаа учраас энэ энергийн задаргаанууд явагдаад энэ энерги ойлголтууд гарч ирээд байгаа. За тийм учраас энийг бол одоо орчин үеийн хүмүүс гэхдээ ингээл тарин хэрнэг лам харж юм уу бурхан шашинтай хүмүүс л дуулдаг, сонсдог, уншдаг гэж бодоод идэг. Үгүй ээ. Эний чинь хараа энэ бол эртний үг. Эртний үг гэдэг нь ямар нэгэн муу энерги шингээгүй. Эрт дээр үесээ цэвэр сэтгэл, цэвэр цайлган, цагаан сэтгэл, халуун сэтгэлээр одоо бүрэлдэн бий болсон ийм олон жил, олон мянган сая тэрбум хүмүүс уншиж одоо хүчийг нь авахулсан ийм өгнүүд аахгүй юу? Энийг нэлэх нэраа өгч уншиж болно, настай хүн ч уншиж болно, ямар шашинтай шашингүй үл хамааран нүгэлтэй нүгэлгүй бүхэнд нээлттэй бүхэнд юм одоо далаацтай ингээд өгцөн бэлгэлцэн тийм зүйл واخгүй юу. Тэгээ тэрийг ингээд дуулаад сонсоод ингээд машиндаа ч гэсэн сонсоод гой сонсголонтой те өөрөөсөө ингээд гой дуу юм шигээр дуулж явал гоё юм болоо гэж бодоод одоо би ингээд тарнийн дуулал оруулаад явж байгаамаа. За ер нь бол би багасаа ингээд тарин уншдаг, сонсдог, дуулдаг, сонирхолтой дуртай хөлтөөсөн. Гэхдээ яг нөө аянд оруулж дуулах гэхээсээ илүү ингээл зүгээр шууд ингээл нар араас нэг чэйжилсэн юм шиг ингээл уншаад байдаг ус одоо бол илүү аятай, илгуутай, мэдрэмжтэй хөвгтэй болох гэж хичээж байгаамаа. За тийм учраас та нар маань YouTube сувруу маань ороод энэ тарнийн дуулуудыг сонсох боломжтой. Хэрвээ таны сэтгэлтэй жоохон таагүй байвал, гэр орон таагүй энерги бүрлдээд байвал, эсвэл та ямар нэгэн төлөвлөгөө тэ өөртөө ингээд нэг зорилго тогтоох гэсэн чинь тэрхүү зорилгоо хэрхэн яаж гаргахаа мэдэхгүй нэг л ивэ олохгүй бясалгаж чадахгүй байгаа үедээ зүгээр тарнийн бясалгал хийчих. Бясалгал хийчих гэдэг нь зүгээр сайхан тарнаа сонсоод сэтгэлээ ариусгаад эргэн тойрныхоо энергийг засаад тэр ариун эртний үгийг хэлэхээр тэр үг та хоёр зүрх сэтгэл сүнсэн бие чинь таниад холбогдно. Тэндээс үүдэлтэй хүнд тэнгэрлэг бодлоод орж ирдэг. Нэрээ тэнгэрлэг бодлууд гэдэг нь ерөөсөө л оновчтой таны амьдралыг цааш нь улам гоё ингээд тослог, өнгөлөг, сайхан болгох гэж орж ирж байгаа тэр бодол төлөвлөгөөнүүд байгаа. Тэгэхээр та нар маань энийг одоо ингэж бодож сэтгэж сонсоорой. За ингээд сайхан амралтын өдрийн орой хамтдаа суугаа сайхан ярилцаад намайг сонсоод гоё нэг сэдвийн ард гарыг гэж бодож байгаа зав зайтай байгаа хүмүүс сурагч шавнар сонирхогч момны дагагч нараа урьж байна. За ингэсэн маань лавгд орж Эрдэнэ сувд гэдэг хүн ашгүй дээ уртаар сонсомоор байсан юм аа гэсэн байна. Тэглгүй яах вэ? Яг зөв. Би бас бодоод байсан ч гэсэндээ жоохон ингээд цаг зав ингээд жоохон зурлаж чадахгүй байгаа даа. Гэхдээ ерөнхийдөө бол өнөө маргаашгүй сайхан цаг зав гаргаж аваад уртаар оруулъя. Нэгд өдрөөс өмнө оруулъя гэд бодоод төлөвлөсөн сууж байна. За ингээд өнөөдрийн миний сэдвийг та нар маань уншсан уу, сонссон уу, юу гэж бодож байна? Сэтгэл санаа юу байна гэж заах удаа сонсчиж магадгүй хизээ нэгэн цагт та энэ лайвыг үзэж байгаа бол би танд өөрийгөө танилцуулъя. За намайг Мишка гэж дуудаж болно. Би номтой бодлого пэйж үзсэн модератор багш. За мөн шалтгаангүй бясалгал хэмээх танхим бясалгалын багш, ярих бясалгал бичих бясалгал хэмээх онлайн сургалтуудын модератор багш. За аавра үздэг, амьдралын код гаргадаг, за хүний энергийг бичгийн өвнөөс нь уншаад тухайн энергийн төвшингийг оршилж өгдөг одоо энергийн шинжээч хүн байгаа. За ингээд иймэрхүү ажил хийдэг. За ажлынхаа онцлогоор маш олон хүмүүстэй уулзаж зөвлөж ярилцдаг ажил хийдэг учраас тэр одоо ажлын минь онцлогоор шалтгаалсан янз бүрийн энергитэй холбоотой сэдвүүд гарч ирдэг миний амьдралд. Тэр сэдвүүдээ бусдад туслахын төлөө бусдад хэрэг болж магадгүй гэж одоо уншаад, судлаад, туршаад, ойлгоод ингээд бусдаа өөрийнхөө сүнслэг мэдлэгийн өрөө буюу номтой бодлого пэйж хуудасаараа дамжуулан түгээхийг хичээд юм аа. За би YouTube хуудсандаа бол зүгээр оруулчихдээ. За ер нь бол цаг нь болсон хүмүүс YouTube хуудасаас минь сонсоосай. За мань давтан сонсох те гадаадаас үздэг цагийн зөрүүтэй хүмүүс минь дараа нь хоцорсон ч гэсэндээ үзээсээ сонсоосай. За хизээ нэг цагт би өөрөө те одоо цаг хугацаа бол зогсошгүй төгсцөл. Тийм учраас би өөрөө хөгшрөх байх, цаг хугацаа явах байх те. Тийм учраас би хизээ нэг цагт өөрийнхөө энэ одоо хийжсэн ажил өөрийгөө дагаа явж исэн амьдралын зорилгоо сонсомоор санагдсан үедээ сонсъё, үзье гэж бодож өөртөө ингэж хадгалъя гэж бодож ингэж YouTube сувагтаа оруулдаг юм аа. Тэрнээс биш айхтар ингээл даавч магчаа нэмийн энтер гэдэг дээр бол ямар ч үйлдэл хийдгүү зүгээр оруулаад архичдаг.
Ийм байгаа. Тэгээ номтой болог пэйж хуудас гэдэг YouTube хуудасаа та нар маань сонсоорой. За ерөнхийдөө сүүлийн үед бол би нэг юм та ингээ хэрвээ үзсэн бол сонссон бол гоё ингээ сэтгэлдээ үлдээгээрээ надад гоё бас ингээ те бусдын урмын үгээр би чинь тижээгддэг төсөл одоо тэг ингэж ахиж дэвшиж явдаг учраас сайхан сэтгэлийн үг байвал миний энэ сэдвүүд таны амьдралд багч батгай нөлөөлсөн бол комент хийж үлдээгээрээ гэж одоо хэлээд байгаа яриад байгаа те. Үг гэдэг бол маш хүчтэй паверлаг зүйл. Хүний дуу хоолойны өнгө хүнээс гарч байгаа үг гэдэг бол хүний бодол энергиэс гардаг. Зүгээр нэг үг амнаас ингээд өөрөө гарчдаггүй. Тийм учраас хүний амнаас гарч байгаа үг бүхэн бусдыг эдгэх, бусдыг сайжруулах, бусдыг босгох, бусдыг бүр ингээд амьдрах утга учиртай болгох тийм сайхан зүйл байдаг. Тийм учраас би ийм сайн сайхан үгийг бол бусдаас харамлах дурггүй. Эсвэргээрээ хатуу ширээ үгийг бол аль болох болж өгөл хэлэхгүй те ингээд ямар ч одоо тохиолдолд өөрийгөө хянаж таагууд хүнд хэлчих үедээ гэж ингэж бодож хянаж явахыг хичээдгээ. За ингээд хэдүүлээ гол сэдв рүүгээ орцгоё. Гэхдээ өнөөдөр амралтын өдөр болохоор ингээд сайхан тайван ярих гэж бодож байна. За юу гэсэн үг вэ гэхээр тэг завтай сонсон нэз нойр нурж байгаа нунтан нэз гэдэг шиг шотлаа л тийм амар удаан гацаахгүй те. За та нартай бас хэрэгтэй байж магадгүй гэж би бодсон юм аа. Би энийг өнгөрсөн 7 хоногт хийгээд өнгөрсөн 5 дахь өчигдөр би энэ лайвыг хиймээр байсан чинь оройны бясалгал маань тараад надтай хамт миний шав бясалгалд маань суусан шав маань ингээд сэтгэлээ ярьж байгаа. Би тэр жоох оройтод за оройтцсан юм чинь ингээд лайв хийхэд болчихсон. Тийм учраас өнөөдөр би хий гэж бодсон юм аа. За өнөөдөр болохоор бидний оюун санааны бодол сүнсний сэрэлтийг юу даашруулдаг вэ гэсэн сайхан сэдвийг сонглоо. За энэ бол их сайхан мүлжүүртэй бид нарт бас хэрэгтэй сэдв. За жишээ нь бидний энэ оюун санааны гэдэг нь юу юм? Оюун санааны сэрэлт гэдэг нь юу юм гэдэг нь бидний ингээд амьдралын тэнгэрлэг бодлогод амьдралаа сайжруулахгүй итгэвхтэй энерги одоо энэ итгэвхтэй энэ activity байгаа зүйлүүдийг хэлж байгаа. За сүнсний сэрэлт гэдэг нь юу хэлж байгаа юм гэхээр амьдралыг сайжруулахын тулд болж байгаа янз бүрийн үйл явдал та тэндээс өөрөө ухаарал сэхэрлээ аваад амьдралаа сайжруулах алхмууд хийж байгаа энэ үйлдэлүүдийг хэлж байгаа тийм үү? Гэтэл энийг ингээд мэдээд сүнсний сэрэлт аваад үйлдэл хийгээд сайхан явж исэн чинь нэг хэсэг зогсчдгоо. Зогсон, хаагдана, гацсан, яахаа мэдэхгүй болно. Ингээд гинт айгуугай зам гарч ирж гин гэж бодоол те. Тэр замаар айгуугай ингээд дардаа явж исэн чинь гинт тэр зам нь ингээд байхгүй болчихж байгаа юм шиг үйлдэлүүд болдгийн. За би өөрөө яагаад гэвэл энэ замаар явж исэн учраас маш сайн мэднэ. Тийм учраас энэ зүйлийг хэн гацаагаад байдیں, хэн зогсоогоод байдیں, энэ зогссон үед нь яах ёстой байдгийг, ямар одоо үйлдэл хийх үү гэдгийг одоо хэдүүлээ ярилцъя. Юу гэсэн үг вэ гэхээр хит хитэн шалтгаанууд бас энэ зогсоход нь нөлөөлдөм болов уу гэж би одоо өөрөө бодож сэтгэж одоо дүгнснээрээ ярих гэж бодсон. За миний ярьж байгаа зүйл бол дэлхийн ертөнцийн эцсийн үнэн биш ээ. Гэхдээ би өөрийнхөө мэдлэгийн хүрээнд, өөрийнхөө уншиж судалсны хүрээнд буюу өөрийнхөө сүнсний насжилтын ухамсарын насжилтын чадварын хүрээндээ энэ бүхнийг ярьж байгаа гэдгийг та нар маань ойлгоод авахыг аваад хаяхыг хаяад ингээд аргад мэрэгэн андарэ гэж та нартай бас сануулъя. За дээрэс нь бид нар ингээд маш сайхан ингээд амьдралаа гоё ингээд хэрэгжүүлээ. За ингээд эхлээл бол айгүй сорилтууд тулгарна. Сорилтууд, зовлон, зүдгүүр асуудлууд тулгарна. За энэ асуудлууд тулгархаар бид нар чинь тэр асуудлынхаа ард, бэрхшээлийнхаа ард би яагаад ийм хөрөнд орчив? Яагаад би ингэтлээ хөвдчихв? Яагаад миний гэр бүл салах болчихв? Яагаад надтай бусад нийгмийн харилцаа, миний эргэн тойрны харилцаа таагүй байна гих мэтчлэн те. Яагаад би сэтгэлээр унчив? Гих мэтчлэн ингээд маш их юм одоо амьдралыг сайжруулах зовлон бэрхшээлүүд орж ирдгээ. За энэ бэрхшээлийнхаа араас хүн л болсон хойно хайгаал эрэл хурал сурал хийгээл үздэгт нь үзүүлээл ярдагт нь яриулаад ингээд өөрөө алхмууд хийдгээ бид нар. Энэ алхмууд хийснээрээ бид нар явсан ахаа ялцсан гихчээр ямар нэгэн мэдлэг мэдгэдэгхүүн сураад сонсоод тэрнээсээ шалтгаалаад амьдралдаа ахиц дэвшил гаргах үйлдэлүүдээ хийгээд явдгаа. За энийг бол бид нар сүнсний сэрэлт юм байна. Сүнсний сэрэлт гэдэг нь таны амьдралыг сайжруулах үйлдэл юм байна. Таны амьдралыг сайжруулахын тулд дэлхийн ямар нэгэн үйлдэл танд болохгүй бол хүн гэдэг чи өөрөө одоо ингээд нэг юм тухтай бүсэд их дуртай юм байна л да. Ямар нэг дэвшээчгүй дошоочгүй тэгтээ нэг тухтай байгаад байвал байгаа л байхыг бодд юм байна. Ингээд байгаалаа ингээд дөнгөд нэг зовлон, бэрхшээл, хагцал юу гэдэг те ямар нэгэн болонгод хүн тэр амьдралаасаа хүүе би ингээд урагшаа авах хэрэгтэй биш үү? Хүүе би чи хаана яваад яана инэ трэ гэд те хамгийн хайрлаж байсан хүмүүсээсээ гомдол энэ төр авдаг ч юм уу өөрөө ингээд амьдрал ямар нэгэн тийм нэг юм шокны үйл явдал болдог байхгүй юу?
За ингээд болоод явжсэн чинь эхлээд бид нар бол яг үздэгт нь үзүүлээд хардагт нь харуулад өөр өөрсдийнхээ замаар ямар нэгэн юм нэг хариу олцсон байгаа. Хариугаа болоод нэрэл тийм шүү гэж хүлээж авч ийн гэдэг бол тэр хариу зөв байвал хүн нэрэл би ингэсэн шүү, нэрэл яг ингэсэн шүү гэдээ ойлгодог. За мэдээж юм сүнсний сэрэлж явагдаад амьдрал бэрхшээл тохиолдохоор хүний бол энерги ундаг. Яагаад гэвэл тэр бэрхшээл гэдэг чинь гарц гэсэн үг, бэрхшээл гэдэг чинь өвчин гэсэн үг, бэрхшээл гэдэг чинь сөрөг үйлдэлүүд гэсэн үг шүү дээ, тэ. Тэгэхээр юм сөрөг юм болж байгаа гэдэг бол хүний аавра буюу яг хувь хүний өөрийн энергийн төвшин бол жоохон ундаг. За жоохон байна уу, их байна уу гэдэг нь бол цаг хугацаанаас хамаардаг. За ингээд энерги унчаар хүн чинь урагшаа хийх үйлдэл байхгүй те. Юм хиймээр санаа ингээд орж ирсэн ч гэсэн үйлдэл зоригтой хийж чаддгүй. Тэгэхээр бид нар чинь ингээд яваал энергийн цэлхийлгүүлээл, энерги үзүүлээл, бясалгал суугаал үйлдэл хийсээр хагаад нэг энерги дээшлүүлнэ. За энерги дээшлүүлсэн чинь ингээд амьдралдууд өөрчлөлтүүд гарч эхэлнэ. Айгүй гоё том өөрчлөлт, том шийдвэрүүд гарч эхэлнэ. Салах гэжсэн салгаа болон те. Насаараа зовж амьдарч исэн салдаг ч юм уу, эсвэл бизнес хийж чадахгүй байсан чаддаг ч юм уу, нэг удаан ажилласан гацаатай ажилласаа гарч чаддгүй байсан гардаг ч юм уу, ингээл айгүй том өөрчлөлтүүдийг хийдгээ. За ингээ хийгээл явбал болж гин. Би ингээд нэг мэдэрчлээ те. Энд чи яг зөв юм байна. Яг сайхан явж ингээд явжсанаа дахиад гацчихдаг. Хүн ингээд сүнсний сэрэлт буюу өөрийгөө олоод амьдралынхаа гол замыг олох гээд явж байхдаа хідэн удаа гацаж, хідэн удаа зогсож, хідэн удаа урагшилдаг гэж бодноо. Тэ маш олон удаа урагшилж, маш олон удаа гацдаг. Би ч гэсэн өөрөө ингээд бясалгал гэдэг аргыг нэлээ олон юм туулж агаад бясалгал гэдгийг аргыг олж мэдээд бясалгалаа хийх юм байна гэж ойлгоод хийж байхдаа бүр гацчихсан гэвэл яг юу вэ гэхээр бүр аргаа олцсон гэж бодож шүү дээ. Би одоо унах юм ба шууд бясалгалаа хийгээд босож ирнэ гэж бодож шүү дээ. Тэгээ бясалгалаа хийж байхдаа хүртэл бүр ингээд унаад, гацаад, ингээд гайхаад, урагшаачгүй, хойшоочгүй, яаж чадахгүй байдалд ордог юм аа. За энэ байдалд яагаад орд юм бэ? Хин оруулд юм бэ гэд би бол гайхчихсан. Хин оруулж ба, яач вэ, ийч вэ гэлтэй. Би айгүй гоё явж байгаагүй юм уу те? Айгүй гоё юм ойлгоцсон байгаагүй юм уу? Би ч одоо айгүй хурдтай байгаагүй юм уу гэд явж исэн чинь нэг юм ойлгоно. За юу ойлгох уу гэсэн чинь энэ бүх хурдыг бид нар өөрсдөө удаашруулт юм байна. Энэ бүх асуудлыг бид нар дахин өөрсдөө гаргаж ирээд идэм байна. За энэ яагаад ингэж дахин гарч ирдэг гэж, яагаад ингэж гарч ирээд идэм болоо гэд бодоод эргцүүлээд ойлгосон чинь айц гэдэг зүйлээс мөн эсэргүүцэл гэдэг зүйлээс болд юм байна. За юу вэ гэсэн чинь хүн чинь ингэж өөрчлөлтүүд хийгээ салхан салаад нийлээд ингэж шилжилт буюу хийхээр шийдвэр гаргаад хийхээр хүний амьдралд угаасаа маш олон өөрчлөлтүүд үүснэ дээ. Явдаггүй байсан замаараа явах хэрэг гарна, хийдэггүй байсан юм а хийх хэрэг гарна, боддоггүй байсан бодлоо бодох хэрэг гарна. Ингээд өөрчлөлтийн энэ үйлдэл чинь хүнд шинжилэлтийн буюу ингээд энерги хувьд юм өөрчлөлт шинжилтийг дуудаж идэг. За ингээд энерги хувьд өөрчлөлт шинжилтийг дуудаа сууж исэн чинь нөгөө дотроос хүн өөрчлөлтөөс айдас хүний дотор гарч ирдэг. Юу вэ гэхээр нөх ингээд бараг өмнөх амьдрал байна хичээч гисэндээ айтайхан байсан юм шүү ч гэдэм юм те. Эсвэл миний өмнөх нөгөө гарыг хүсэдсэн ажилласаа гараад өөр ажилд орсон чинь бүр хэцүү болчлоо ч гэдэм юм те. Өөрчлөлтөөсөө ингээд тогтоон барих энерги цуглуулж амжаагүй байхдаа дахин айн. За ингэж дахин айчаад дотроос яадаг вэ гэсэн чи эсэргүүцэж эхэлнэ. Энэ зөв юм уу, буруу юм уу? Чи бүр зөв юм игээд байгаа юм уу, буруу юм игээд байгаа юм уу? Чи буруу юм дагцсан юм уу, зөв юм дагцсан юм уу гэл ингээл дотроос нөгөө тархин, махан биений өөрчлөлтүүд нь за мөн сүнсэн биеийн ингээд хоорондоо ингээл юу яаж эхэлнэ л дээ ингээд зөрчилдөж эхэлнэ дээ эсэргүүцэж эхэлнэ. За ингээд эхлэхэр чинь хүн сорилт давах хэрэг гарнаа. Нөгөө явж исэн юмда хэрвээ та мэдээч бидний зам бол явж исэн зүйлдээ л үнэнч байгаа л урагшлах гэдэг штэ. Тэгсэн чинь урагшлах гэсэн чинь асуудлууд үүсээд айдас үүсээд эсэргүүцэл үүсээд дэсэн чинь нөгөө замууд нь алга болчихно. Нөгөө явъя гэж бодож исэн төлөвлөгөөнүүд нь нөгөө амар ирчүүч орж ирээд булиглаад буцлаад байсан юм нь байхгүй тий утаашаад эхэлчихнэ. Яг ингээл амар ингээл rabbit шиг тий туулаа шиг үсрээ явж яснаа гинж яст мэлхий шиг ингээд удаашраад эхэлчихдэг байхгүй. За ингээд эхлэхээрээ хэдүүлээ яах ёстой юм бэ? За ингээр хэдүүлээ яг энэ үед бол үзэл бодлоо орхих хэрэгтэй байд юм аа. Юу вэ гэхээр үзэл бодлоо ингээд хүн орхиод тэр өмнө нь ямар байсан, одоо ямар байна гэдгийг нэг сүртэй дүгнээл, эргэцүүлээл, сайн мууг нь гаргах гад байх биш. Яг одоо цагаа мэдрээд, яг одоо байгаа үйлдэлтэй үнэнч тууштай хандаад та ингэж бод. За та нэг хүн тайртай болъё гэж бод те, нэг хүн тайртай болчлоо гэл айгуугаа сайхан байжсэн чинь дахиад тэр хүнээс нь илүү гоё хүн гараад ирлээ гэж бодъё. Тэгсэн чинь өө би уучлаарай би чам тайртай биш, энэ хүн тайртай юм байна гэж явж чинь. За тэр хүнтэйгээ хайртайгаа бодчихсон чинь дахиад нөхөр хүн гараад ирлээ те. Өө энэ бүр хөөх юм. Ингээ бодохоор хүн юу гэж хэлдэг вэ? Энэ хүнийг шалиг гэж хэлдэг шүү дээ. Энэ ямар шалиг юм бэ? Энэ ямар олон хүнийг гомдоод юм бэ? Ямар олон хүнээр тоглолт юм бэ гэдээ дэлхийн
ертөнц буюу эргэн тойрны хүмүүс дургүй байдаг. За тийм учраас эн чинь юу гэсэн үг вэ гэхээр нөгөө та нэг үзэл бодол гаргаж ирээл те надад сүнсний сэрэлт явагдаж байгаа юм байна. Би өөртөө өөрчлөгдөх хэрэгтэй байна. Энэ амьдралыг би засыг залруулъя ёстой. Юу вэ? Хинбэ гэж явж ирсэн гинт гацаад өөрчлөлтөө сайгаад энэ үнэн үү буруу юу зөв үү те багш надад зөв юм хэлчихв буруу юм хэлчихв багшийн хэлсэн зөв буруу юу гэд эргэлзээд эхэлчихдэг. За ингээд эргэлзээд эхлэхээр чинь үзэл бодлоо та ингээд орхиж чадахгүй тэр үзэл ямар нэг ингээд дунд нь ингээд сайн уу муу юу гэж дүгнээд байгаа юм а орхиж чадахгүй бас болоод та дахиад өөрийгөө гацаачихж байгаа байхгүй. Тийм учраас би энэ үед танд зөвлөгөө өгвөл та үзэл бодлоо орхицгоо. Зүгээр ингээд болж байгаа дэлхийн ертөнц оршихуд итгээд болж байгаа үйл явдлуудыг хүлээн зөвшөөрөөд хүлээж аваад үүнийхээ араас ингээд ямар ч хоёргүй сэтгэлээр хүүхэд чиг те хүүхэд ингээд бүр нэг юу ч болж байсан айдаггүй ингээд нэг хөөрхөн нэг гинэ явж идэв шүү дээ. Яг тэрэн шиг гинэн сэтгэлээр тэр шинэ өөрчлөлтүүдээ шинэ үзэл бодлоо шинэ амьдралынхаа юм аягийг хүлээж авах хичээх хэрэгтэй. За ингээд шинэ зүйлөө хүлээж аваа явжсэн чинь бас л хүн гэдэг чинь тав тухтаана удаан байсан зүйл нь илүү үнцэнтэй гэж боддог. Тийм одоо амтан гэх юм уу, оршуу гэх юм уу, бурхан гэх юм уу тийм оршуу байгаа. Тэгэхээр ч нөгөө хүмүүс үнтэйгээ тулж чадахгүй болж эхэлнэ. Юу вэ гэсэн чинь шинэ юм хийх гэсэн чинь ур чадвар дахиж хэрэг болоод те дахиад шинэ юм ингээл амьдралын хэм аяг байга ингээд зохиосон чинь дахиад мэдээж хүнд хэцүү үе гарна штэ те надад ч яг тэр үед гарч исэн байхгүй юу. Би маш олон ингээд бизнесүүдээ орхиод хийжсэн юмнуудаа болоод шууд сүнслэг зам руу орё гэж шийдвэрээ гаргаад аягүй ирч хүчтэй байгаа зүрх сэтгэл бүлэглээд нүднээс бараг гал асах нь холгүй болоод тэгээд ингээд сүнслэг зам руу ороод ном судраа уншаад аура энтрээс сураад явж ирсэн аа. Хөөе би юу хийгээд байна гэдэг аягүй бодчихсон шүү дээ. Би юу хийгээд байна те би надад зөв буруу юу би одоо ингээд хүн үзэх нь зөв буруу юу те би хүн туслана гэж юу юм бэ би заримдаа өөртөө тусалж чаддаггүй штэ те би заримдаа өөрийнхөө төлөө чалхам хийж чаддаггүй ингээд бусдыг өрөвдөд ингээд бусдын төлөө ингээд алхам хийдэг байж би яг одоо дахиад ингээд хин нэг үзнэ гэж зөв гэл нэг тав тухтаа үнэнтэйгээ нүүр тулж чадахгүй үзэл бодлоо орхиж чадахгүй өөрчлөлтөө сайгаад эхэлж байна. За ингэнгүүт дахиад ингээд гацалт гарч ирж байна те нөгөө нэг айгуугой булиглал стан нэрэ офс мовста болын хүн үзээстэй өдөр тэдэн хүн үзэж тэгж хүн стан нэрэ туслах тэгж ярддаг баймаа бас дараа нь би бяцлаглалын танхимтай байгаад өөрийнхөө сурсан бяцлаглуудыг хүн зааж өгөө мөгөөлөө булиглаад байсан юмнууд нь гинт зөв буруу юу гэж бодож эхлэн те. За энэ бол тэгэхээр юу болдог вэ гэхээр бидний оюун санааны сэргэлтийг сүнсний сэргэлтийг хин удаашруулдаг гэхээр та хин зогсоодог гэхээр та хин өргөжлүүлдэг гэхээр та хүмүүс ингээл нөлөөлнөлтөө жишээ нь багшийн хэлж байгаа үг багшийн энерги багшийн мэдлэг энэ төр ингээл нөлөөлдөг ч гэсэндээ за би багшийнхаа сонсон юмыг ингээд сонсоод дахиад өргөжлүүлээ дахиад цаашаа хичээе гэдэг бодлыг дахиад та гаргадаг болохоос биш би гаргадаггүй байхгүй. Би зүгээр тэр бодлыг гаргахад л танд түхэм одоо тус түхэн болж өгж байгаа. За ингээд үнэнтэйгээ нуур тулаад дургуутч байсан хэцүү юм шиг санагдаж байгаа ч гэсэн үл хэтгэлтэй байгаа ч гэсэндээ нөгөө нэг анханасаа эхэлсэн юм чинь гэж бодоод хоёргүй сэтгэлээр хүүхэцэг ханднаа. За энэ үедээ бол би яг л тэгж хандчихсан юу вэ гэвэл юу гэсэн үг юм бэ? Энд чинь миний зорилго. Би хамгийн эхлээд энийг олж мэдчихэж ямар их булгалж догдолж хайрлаж байсан. Миний зүрх сэтгэл догдолсон гэдэг нь миний дотоод сүнс хүлээн зөвшөөрсөн. Миний дотоод сүнс үнийгээ хийхийг ингээд бэлтгэсэн бэлэн болсон байна гэсэн үг. Мэдээж даваа гарч ирэн штэ. Тэг ямар ч даваагүй яасан ингээд дартан замаар явна гэж бодсон юм уу? Үгүй штэ гэл ингээл өөртөө хэлж байгаа. За тэгэл нөгөө өөрчлөлтөө сайх айцаа дарж байгаа, үзэл бодлоо орхиж эхэлж байгаа. Тэр үр дүн мөнгө ерөөсө тооцоолохоо болчихж байгаа. Тэр үр дүн мөнгөний хинт хамаатай юм бэ те. Сайн ч байсан мууч байсан нэг үр дүн гарах байлгүй. Тэр үр дүн дүнг тооцоолох байсан бол би тооцоолохын тулд би энэ ажлыг хийж ирсэн юм үгүй шүү дээ. Үр дүн би тооцоолох гэж хийгээгүй шүү дээ гээл те. Өөртөө ингээл үзэл бодлоо суулгаж эхэлж байгаамаа. Ингээд ирэхээр нөө үзэл бодлоо орхиод тэрэндээ ингээд айгуу гой урам аваад эхлэн. Тэгээ үнэндээ нүүр тулаад яг энэ одоо сонгосон зам чинь ямар хэцүү байна уу, зөв байна уу, буруу байна уу гэдэгтэйгээ ингээ үнтэйгээ нүүр тулж эхлэн. Ингээд ирсэн чинь дотроос нөө гацаагаад удаагаад жоох ингээ айгаад байсан айцууд нь дарагдаж эхлэн. Дахиад ирчүүчтэй болж эхлэн те. Дахиад окей би дахиж эхлэн энэстэй зөв шүү мөн шүү би сүнсний сэрэлт хийжсэн шүү гээл те. Аюу хөвчлөлтөө шүү энэ зам чинь ингээл аюу олон удаа гарч ирдэг байхгүй юу. Ганцхан удаа биш дахин гарч ирнэ. Тэгэхээр юуг хүн мэдчих хэвээр гэхэд дахиад гарч ирэх үед нь юу гэж хэлэх вүлээ, юу гэж өөртөө ойлголцох вүлээ, юу гэж өөрийгөө ятгах вүлээ гэд нөө гол зорилгоо ойлгоцсон байх хэвээр. Хэрвээ та гол зорилгоо ойлгоогүй бол урагшаа явж чаддаггүй. Дахиж ингээд гарч ирэх үед нь дахиад унан те. Гол зорилгоо унчин эхнээсээ би юу хүсчихлээ, юу хүсээд явж ялаа гингүүт яг тэр гол зорилготойгоо хийж байгаа юм таарцхлаар нэр тийштэй гэд ингээд айгуугай тайвширдаг. За тэгээд түүний дараа
эго бас бидэрт нөлөөлдөг. Юу нөлөөлдөг вэ гэхээр одоо эготэй одоо бүх зүйлийг нэг өөрийнхоороо ойлгоод хүлээгээд давцсан. Энэ амьдрал оршихуйг өөрийнхоороо ингээд сурцсан. Тэрийг ингээд өөр одоо юмд ингээд сургахад хүнд амар эго удлна. Өмнө нь ингээд би болоолээсэн бүтээлээсэн ч гэдэг юм уу те. Би одоо сайхан муу амьдарсан юм хаанаа маань хаанч гэдэг юм уу те. Тэгэл өөрийгөө ингээд нөгөө нэг юм одоо өөрчлөлтөөс хамгаалж эхэлдэг гэдэг юм уу. Тэгээд ингээд өөрийгөө зүгээр ингээд эгогоороо өөрийгөө ямар нэг юмнаар шин юмнаас хамгаалахын тулд үннээс зүгтэж эхэлдэг. Яг ингээд үндсэндээ яг чанартай бүр ингээд уул суур голдоо бол чанартай зүйл хийж байгаа гэдгээ далтаа мэдээд байгаа мөртлөө нүүрэн дээрээ ингээд зүгтаж эхэлдэг. Тийм учраас та битгий нүүрэн дээрээ тэгээд зүгтаа, өөрийнхөө биегээс битгий зүгтаа, өөрийнхөө дотоод сүнснээс дахиад сонс, дахиад ярилц, дахиад ятгах тий. Хүн угаасаа маш олон удаа ингээд ятгуулж иж зүг шивдэрийг гаргадаг. Бид нар зүгээр нэг хуц авахтаа уртал тий хөмсөж үзээл, өнгийн ярилцаал, нөгөө зарж байгаа хүний ч одоо бүр өөлийн үцчихдэг үсттэй. Яг надад таарч гинөө, яг гоё юм уу, яг зүгээр байна, ардаас хардаа, урдаас хардаа, багтаагүй үсттэй, барайгүй үсттэй гэлтэй. Эн чи юу гэдэг юм бэ гэхээр хүн нөгөө ямар нэг ингээд нэг юм шин юм хийхдээ угаасаа хүмүүс юм айцтай байдаг байхгүй юу? Тэгэнгүүт чинь нөгөө худалдагч тий гоё ятгаал өөстөө гоё байна, ардаас айгу жимгэр харагч, урдаасаа зохимжтой байна, өнгөн нарсан чинь таарч ин энтер гэдэг нэг юм ятгалгууд нь ингээд 3-аас дээш 4-өөс дээш болоод ирэхээр хүн айгу гоё. Өө тийм үү гэж жаад авчдаг шүү дээ. Тэгэхгүй нөгөөх нь ингээд дуурж чадаал нэг хийлж чадаал гэлтэх юм бол эргэлзэжсэн. За бид нэг тойроод ирээ. Би яг явж байгаа дэрээ мэрээ гэл тэгдэж шүү дээ. Яагаад бол нөө бэлэн болоог байгаа байхгүй юу. Тийм учраас та нөгөө өөрийнхөө дотоод эгог бас ятгах хэрэг гардаг. Үгүй би яг энэ одоо тэ сүнсний сэрэлттэй амьдралын шин тойргоо амьдралдаа гарч байгаа энэ шин өөрчлөлтүүдийг үнэхээр хүсэж байна. Би үнэхээр шин зүйл хиймээр байна гэд ингээд яг ингээд жоох хүүхд ятгаж байгаа юм шиг ярилцаад аргадаад за тэгээд бүр ингээд дахин холбогдоод ингээ хэрэг гарна штэ тэ. За тэгээд ингээд ирсэн чинь арай ингээ гайгүй болж эхэлнэ. За тэгвэл дараагийн одоо асуудал нь ямар асуудал? Эго байт юм байна те. Эго бас давмгаалах гад эго бас нэг дундаас нь тэр нөгөө нэг сүнслэг зам, сүнсний сэрэлт бидний амьдралын өөрчлөлтүүдийг бас гацаах гэж үздэг байх нэ. Энэ бол бидний далд ертөнцид байгаа эго гэдэг чи одоо бидний айгүй олон жил амьдраад ирсэн өөрөө чаддаг юмыг чаддаг гэж бодсон. Жишээ нь хэд нэг одоо том албан тушаалд ажиллаж байсан дарга зэрэг захирал бол те өөр ингээд нэг эготой болсон байдаг шүү дээ. Би бол захирал гээл те. Би ч гэсэн тийм эготой болж байсан. За тэгээд тэгж бодцоход тэр бүхний хайна гэдэг чи амар хэцүү. Одоо дээр үе төгс гэгэрсэн багш нар бол одоо нөө хааны хүүхдүүд ингээл худалдаа 8-ачны айгүй ингээл баяд ихсүүд дээдсүүдийн ингээл хүүхдүүд байдаг шүү дээ. Тэгэл тэд нар чинь ингээл сургаал сонсоод гэгэрхэл ирсэн байнгут эго нь хөдлөл хоорондоо дата буюу сэтгар дата бүр нөгөө ингээд өрсөлдөд байдаг шүү дээ. Өрсөлдөөл шарибо одоо дараа нь бол мэдээж төгс гэгэрээд бурхан болсон. Гэхдээ шарибо өөрөө тухайн үедээ бас нэлийн одоо баян худалдаачны хүүхэд байсан. За тэгээд нөгөө нэг сэтгардаа ирсэн чинь багш нь илүү ингээд айгу одоо буддаа багш гэсэн үг шүү дээ. Сэтгардаа ирсэн чинь багш нь илүү ингээд сэтгэл гаргаал илүү ингээд зөөлөн хандаал илүү хурдан шавь олгоод авцсан чинь шарибо барьцдаг шүү дээ. Та яагаад намайг ингээд бараг 30 удаа гадаа хонуулчаад намайг айгу удаа ингээд хүлээлгчээд яагаад та энэ стартаа ингээд ийм хурдан шавь алгаад авчиж байгаа. Би бол ийм одоо тэ орны ийм мундаг баян чинэлэг айлын хөөхд гэж гарч ирсэн чинь тэ нөгөө нэг шарибогийн хажуудлын хамтдаа сурж исэн сурагч нь үгүй эн чинь одоо нөгөө нэг ямар орны гэдэг вүлээ орны хааны хүүштэй хаан хүүштэй гэд хэлдэг те. Тэгсэн чинь хаан хүү байсан юм аа гэд. Тэгээ ингээд эго хүртэл хөдлөөд байдаг. Тэгэхээр эгог бас жоохон ятгах өхөн байна, дарж өхөн байна те. Чамаас өөр гоё албан тушаалтай, ажилтай, мундаг хүн энэ замаар яваад өөрийгөө өөрчлөхөд, амьдралаа өөрчлөхөд надаас илүү золиос гаргаад, надаас илүү их юмыг хаяад энэ зам руу орж байгаа шүү гэдгийг хэлэх хэрэгтэй. За энэ зам руу гэдгээр би та нарыг сүнслэг зам руу ороод аавра үздэг ч юм уу ингэдэг бол гэж хэлээгүй шүү. Юу вэ гэхээр би таны амьдралын гол замыг ярьж байгаа шүү. Таны амьдралын гол замыг би энэ зам гэж хэлээд байгаа. Энэ нь бол хүн болгонд өөрөөр ирдэг. Гэхдээ бүгдөө нэг сүнсний сэрэлт, сүнсний ухамсарын архиц дэвшил гарснаас үүдэлтэй одоо гол замаа хайдаг. Гэхдээ бид нар бүгднгийнх нь гол зам өөр. Энэ бол зөвхөн миний гол зам байхгүй. Миний гол зам бол бусдад туслах буюу багшлах, өөрийнхөө мэдэж сурсан зүйлүүдийг бусд руу юулах, хуваалцах ийм гол зам байсан. Тийм учраас би тэр гол замаа ярьж байгаа. Тэрнээс яг над чинь ингээ хүмүүс үздэг болоод те йогийн бясалгалч болоод ингээ яваарай гэж хэлээгүй шүү. Энийг маш сайн ойлгож сансаарай. За жишээ авч байгаа гэдэг бол ойлгоорой те. За тэгээд эго удлаа тэгсэн чинь
дараагийнх нь нөгөө бидний дотор маш олон зан чанарууд байгаа. Сэтгэлийн одоо уур уцаар, гомдол цөхрөл, тэгэл уйтгар гониг гээл те. Ингээл нөгөө бидний амьдралын ингээд дотоод зан чанарууд байгаа. Тэр зан чанаруудаа сэтгэл хөдлөлийн хүлээсэд үүсч эхэлдэг. Юу гэсэн үг вэ гэхээр сэтгэл санаа буюу нөгөө уур нөгөө гомдож эхэлнэ. Би та ядарч ингэж шин нэмий гэсэн чинь би тэгээд энэ тэр намайг санаа хараад байна. Найзууд маань ингээд намайг хайчлаа. Гэр бүлийнхэн намайг ингэж бодоод байна. Инээтрэ гэл нөгөө сэтгэлийн дотор байдаг уур уцаар гомдол ичимхий гэл нөгөө бидний ингээд зан чанарууд бидэрт дахиад хүлээс үсгдэг. Юу гэхээр битгий яваач те. Битгий ингээд цаашлаач. Битгий гол замаа хайгаач. Зүгээр тухтаа ингээд амьдраад ингээд явж байгаач. Сайн ч моч болж л байсан шүү дээ гэдэг ингээд бодлоодыг гаргаж ирдэг те. Ингээд уур хүрн заримдаа гомдно энэ замаар явж байгаа да ядарна сөрөг бодол үүснэ ёо өстө яасан хэцүү инээтрэ гэж эхэлнэ. Сөрөг энергиуд хоримтлагдаж эхэлнэ те. Өнгөрсөн явдлуудаа бодно би ч ястаа нэр ингэж явж ингэж эхэлж ингэжсэн юм. Одоо бас яагаад ингэж вэ? Надад дандаа яагаад ийм тохиолдсон юм? Би яагаад ингэж дэдэ ингээл хэвээр энэ дэлхийн 8 тэрбум хүнд ганцхан тань тохиолж байгаа юм шиг ингээд бодож эхэлнэ те. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр бидний оюун санааны сэргэлтийг удаашруулдаг зүйлүүдийн нэг нь болохоор сэтгэл хөдлөлийн хөлөөсөд байдаг бахнэ. За тэгэхээр тэр сэтгэл хөдлөлүүдээ яах ёстой вэ гэхээр бас уур хүрээд гомдоод байвал тэг ингээд яаж уурлах нь ажиглаад уурлуулад өөрийгөө ажиглана гэсэн үг шүү дээ тий. Өөрийгөө уурлуулад ингээд гаргаад өө би чи уурлахаар ямар гоё ууралтай өө бас арилт юм шүү дээ. Хүй ингэт юм шүү дээ тэргээд өөрийгөө таньж авах хэрэгтэй. Тэгээд дээрэс нь уурлаад дуусгаар нь гомдоод дуусгаар нь цөхрөөд дуусгаар нь сөрөг энерги гаргаад дуусгаар нь дахиад сэтгэлийнхаа зан чанаруудаа ярилцах хэрэг гардаг. Үнэндээ ингээд энэ бүхэн юм хэцүү байгаа ч гэсэндээ бид нар дахиад явах хэрэгтэй. Дахиад цааш явах хэрэгтэй гэд тий. Заагац. За ингээд сэтгэлтэйгээ сайхан ярилцаад ятгаад гомдохыг хүлээж дуусаад уурлагыг хүлээж дуусаад сөрөг бодол бодохыг хүлээж дуусны дараагийн бас нэг өөр одоо гацаа байж болдог. Энэ бүх гацаа айгүй олон юм яриад байгаа юм шиг мөртлөө ерөөсөө л ганцхан танаас гарч байгаа таал энийг ийм болгоод байгаа зүйлийг ярьж байгаа шүү. Тэ энийг маш сайн ойлгох хэрэгтэй. За түүний дараагийн гацаа бол материалын зүйлдгийг тавтдаг хүмүүс. Материалын зүйл гэдэг нь шилжилт өөрчлөлтийг явахаар чин гарц гарлага гарна. Дээрэс нь бас нөгөө нэг амьдралд айгүй ингээд санхүүгийн асуудлууд гарч эхэлнэ. Надад ч гэсэн яг тэгж гарч ирсэн. Би сүнслэг замыг сонгох явах чинь бяцлаглалын төлбөр $2,500, $3,500. Нөгөө мөнгө нь хаана байна те. За дээрэс нь авро хичээл авро сурыг гэсэн чинь 3,500,000 төгрөг. За тэр мөнгө нь хаана байна? За дээрэс нь тэр чинь нөгөө гаццсан, мөнгө төгрөггүй болцсон, ажил төрлөө хайцсан, би өөр замаар явна гэж бодцсон үеэж байгаа ш. Нөгөө өмнөх шиг ажил төрлөө хийгээд мөнгө төгрөгтэй ингэ явж байгаа үе биш шүү дээ, тэ. Бүх юмаа хайцсан, унтсан үе дээр ингээд хүн чинь шилжилт өөрчлөлтөө хийх гэж байгаа. Тэгэхээр ч ингээ мөнгө төгрөг байхгүй, тэнгууд нөө материаллык одоо зүйлүүдээс хүн саад болдог юу гэхээр надаа ингээд мөнгө авахгүй бисэл ингээд бяцлаглаа хийгээл баймаар байхаа боловч надад мөнгө хэрэгтэй учраас би ажиллаа хийх хэрэгтэй. За би уг нь ингээд өөртөө ажиллаад өөрийгөө хинбэ гэдэг таньмаар байгаа боловч надад цаг хэрэгтэй байгаа учраас надад мөнгө хэрэгтэй байгаа учраас би ингэнэ. Би өртөө учраас ингэнэ гэдэг нөгөө материалын зүйлүүд бидрийг айгүй хүлдэг. Айгүй хүлээд нөгөө нэг яг дотоод сүнсэн бие рүүгээ, ухамсарын насжилт руугаа дотоод өөрийгөө таньж олоход айгүй саад болдог. Тийм учраас бид нар одоо та ингээд ийм одоо өөртөө ажиллаад явж байгаа бол үүнийг мэдээд материалын зүйлүүддээ өөртөө бас бэлтжүүлэх зүгээр санагцсан. Тухайн үед бол юу ч мэдэхгүй байсан болохоор тэгж мөнгө төгрөг хадгалдаг ч юм уу те. Өөрийнхөө төр материалын байдлуудыг санхүүгийн байдлуудыг зохицуулаагүй байж байгаа шууд орсон учраас бас нэг ингээд даван туулах нэг одоо бэрхшээл болоод байсан. Одоо ерөнхийдөө та нар маань ингээд сонсоод цаашдаа за би ийм зам туулах юм байна, ингээд явж байгаа маань гэдэг дээр явж байгаа бол ерөн санхүүгээ бэлдмээр санагцсан надаа. Юу гэхээр ерөн ингээд нэг жоохон мөнгө төгрөг цаашаа хийвч байд юм уу эсвэл мөнгөний урсгалаа сайжруулах. Эхлээд мэдээж л бид нар чинь дэлхий буюу бодит амьдрал материалын ертөнцид амьдарч байгаа юм чаа идэж уух өмсөх зүөхөөс ахуулаад маш их за боли бүр идэж уухгүй өмсөж зүүхгүй бай гэж бодсон ч ингээл гэр оронд асуудал гарна, тогны мөнгө гарна, нуцны мөнгө гарна гэл ингээл гарна шүү дээ тий. Тэгэхээр тэдгээр зүйлүүдтэй ингээд яг өөрлөгөө ажиллаа явангууд тэдгээр зүйлүүд манаас хаягчих гад байдаг учраас тэр зүйлүүдээ бас өөртөө зохицуулах тэр боломжийг ингээд олгоод тэр ингээд гой сонголтуудыг хийгээд өөртөө ингээд хөнгөнөөр хандах юм бол бас цаашаа таны оюун санааны сэрэлтээ хөгжүүлээд өөрийгөө өөрчлөөд явхад чинь бас арай бага ингээд саад болдог. Тэгэхгүй нэлээд том саадуудын нэг бол энэ материалын байдал гэдэг байхгүй юу гэхээр ингээд мөнгөтэй холбоотой бэрхшээлүүд хүнийг ингээд айгүй гацаадаг. Хүн болгон өөрийгөө таньмаар байна шүү дээ тий. Хүн болгон өөртөө ярилцаж үзмээр байна. Хүн болгон өөрийгөө юунд дуртай юунд дургүйгээ ямар сүнсний зорилготой ирсэн энэ амьдралд ямар юу хийх гэж ирээд юу хийвэл баярлаж догдолж жарахаа мэдмээр байгаа шүү дээ. Тэгэхэд тэрэнд чинь бас санхүүгийн
материалыг ингээд мөнгөний их усүр хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Ядчил мэдхийн тулд хүн чинь бас ингээд дэмжлэг авах хэрэг гарна. Ядчил би гэхэд л ном унших хэрэг байна. Тэг хэрэгцээ байна надаа. Миний амар хүсчихсэн 8 бат номыг авахын тулд тэр нэг ном ботн л одоо 30 мянга 40 мянга ч гэдэг юм тухай дээ. За ингэнгүүт 8 бот ч л ингээд 100-200 мянга болно тий. Тэгэл хүн чинь ингээл гутарсан гуйнсан сэтгэлээр унтсан үедээ тэр байтгаа бараг мөнгөгүй байх үе зөндөө байсан надад. Тэгээ тэгсэн ч гэсэндээ ингээд тэр материалыг одоо асуудал бэрхшээлүүдийг үл огоорон үл тоон урагшилж тий. За энэ зүйлийг би давна шүү ингээ шүү. Хинээс ч үучихгүй хинч чамарч саад болохгүйгээр өөрийнхөө хүч чадал өөрийнхөө энергиээр явна шүү гэд ер нь бол нөгөө нэг бас л нөгөө арга ашигладаг залбирдаг мөрөгдөг дэлхийн ингээд энергиудыг өөртөө дууддаг ойртуулахыг хичээдэг тий. Тэнгүүд ингээл жам ясны тойргоор жам ясны давхцлаар ямар нэгэн байдлаар тэр одоо байдлууд чинь танд ашигтайгаар хувираад танд ашигтай болоод тэгээд ямар нэгэн байдлаар тэр боломж буюу хаалгууд нээгддэг. Энэ бол надад ч гэсэн тохиолдож байсан зүйл байгаа. За үүний дараа бид нарт одоо энэ сүнсний сэрэлт оюун санааны дээд түвшнөө ингээ хөгжүүлээд өөртөө ажиллаад өөрийгөө олоод гол замаа олоод явхад юу одоо саад болдог вэ гэхээр дотоод тэнцвэргүй байдал саад болдог. Юу вэ гэхээр яг ингээд өөртөө нэгтэй бүх юмд ингээд тэнцвэртэй хандахгүй нэг нь жоохон илүү нэг нь жоохон дутуу. Жишээ нь хэд махан биений хөгжил сүнсэн биений хөгжил тархин биений хөгжлийн тэнцвэргүй байдал саад болдог. Энэ гурлаа тэнцвэртэй байсан бол ч энерги багч байсан энерги ихч байсандээ хүн урагшилдаг. Гэтэл энэ гурав ингээ нэг нь бага бахаар аль их байгаа талаа дагаа явцдаг. Хэрвээ таны махан биений хөгжил айгүй их байх юм бол та магадгүй фитнес центрт явдаг, эрүүл хооллдог, дасгал хөдөлгөөн хийдэг, махан биенийхээ эрүүл мэндийг илүү анхаардаг байхаар махан биений нөө юмдаа татагдаа явцдаг. Сүнсэн биенийх нь мэдрэмж тантра мэдлэг зүн совин их байхаар сүнсэн бие рүүгээ татагдаа явцдаг. Тархин бие буюу мэдлэг education боловсрал илүү байхаар тэрнлүүгээ татагдаа явцдаг. Тэрнээс шалтгаалаад хүн айгүй ингээ дотоод тэнцвэргүй байдлаасаа болоод яг олж исэн замаасаа бас хазаачдаг. Тэгэхээр бид нар ингээд айгуугаа тэнцвэртэй байх те энэ гурван зүйлээсээ гуруулангаас нь асуугаад урагшлах өөрийнхөө энэ сэтгэлийн ахиц дэвшил амьдралын өөрчлөлтүүдийг маш гоё өөртөө дуудах нь бол айгүй чухал байдаг. За тэгээд энэ тэнцвэргүй байдал чинь юуг авчирдаг вэ гэхээр ер нь энэ гурван энерги гурлаа тэнцвэргүй байгаа хүнд бол эрүүл мэндийн өвчлөл авчирдаг. Янз бүрийн өвчин би энерги өвчин гэж яриаггүй. Энерги өвчин гэдэг бол маш одоо онцгой зүгээр байж тал зүг хатгах юм шиг ороод ирнэ те. Ямар ч өвчин зовлон зовөр байхгүй сайхан өглөө сэргэлэн байжсэн чи оройн босч чадахгүй болж эхэлдэг те. Юу гэхээр нөгөө залбирал маань, мөргөл маань, бодол санаа маань ямар нэг юм маань буруу цагтаа буруу газараа буруу хүнтэй уулзсан чинь ч юм уу те. Эсвэл гаднаас орж байгаа энерги ингээ хүмүүсийн нөлөөлөлдөг ч юм уу. Энээс шалтгаалаад энерги өвчлүүд орж ирдэг. Энэ энерги өвчлөөс шалтгаалаад би моддаг. Энийг бол энергийн замаар эмчилдэг. Гэтэл хүний махан биений эрүүл мэндийн асуудал гэж байдаг. Энэ бол дотоод энерги тэнцвэргүй маш удаан явснаас болоод хүний бие өвддөг. Юу гэхээр сэтгэл санаа тэнцвэргүй, нөгөө сэтгэлийн бие асуудалтай. Тэгээ бие махбодын нөгөө одоо жишээ нь аягүй ачаалттай ажилдаг ч юм уу, суунг ажил хийдэг ч юм уу те. Бас бие махбодын хувьд одоо ингээд тэнцвэргүй байгаа байдал мөн мэдлэг буюу ухаан эрүүл ингээ гоё эрэг зүйл бодохгүй аягүй стресс тэр сөрөг бодож байгаа энэ бодол энэ гурав тэнцвэргүй байгаад ирэхээр сүнслэг одоо нөгөө нэг дотоод тэнцвэргүй байдал үсээ тэнцвэргүй байдлаас болоод дахиад бид нар нөгөө сүнсний сэрэлтээ удаашруулцдаг. За тэгээд энэ бол нойр дутуу байдлаас нөлөөлдөг. Хэрвээ та нойр дутуу олон хоног явах юм бол стресстэй удаан байх юм бол жижиг шажиг ямиг аюул өндөр тусгаж аваад байвал те зөв хүмүүстэйгээ зөв газараа байж чадахгүй дандаа нэг өөрийн чинь дарамтлагдаг үл ойшоодог ойлгодог хүмүүсийнхаа дунд удаан байснаас болоод зөв амьдралын хэм маяг алдагдаад тэгэхээр мэдээж буруу хэцүү хүмүүсийн хажууд хэцүү л амьдрын шүү дээ тэгж алдагдсанаас болоод энэ дотоод тэнцвэргүй байдал таныг урагшуулахад хөгжөхөд сайжрахад амьдралын тойргоо томруулахад өөрийн хүч чадлаа олоход саад болдог байх нэ. За дараагийн саад бодолдог зүйл бол энэ юу руу явж ийн гэдгээ мэдлэггүй байхаас болдог. Мэдлэггүй байгаа байдал таныг гацаадаг. Юу гэхээр хүн чинь ингээд сүнсний сэрэлт одоо тохиолдоод амьдралдаа шин өөрчлөлтүүдийг хийгээд амьдралдаа өөр ингээд шилжилтүүд хийгээ явж байгаа мөртлөө юу тохиолдоод байгаагаа мэдэхгүй ихэнх хүмүүс, дийлэнх хүмүүс ерөөсөө тэрнийг мэдлэггүй байдлаас болдог. Юу болоод байгаа мэдэхгүй зүгээр л нэг өдөр уйлал, нэг өдөр гомдол, нэг өдөр дээршлэл, нэг өдөр доошлол, нэг өдөр гоё ягаал, нэг өдөр муухайгаад ингээл тэгэхээр бүр ингээ өөрийгөө бүр гайхшран бараад те өөрийгөө бүр ойлгох болчихчих. Би ч одоо яадаг хүн юм бэ? Яацах хүн юм бэ? Би ч одоо ирүүлээ саруулаа гэдэг. Би ч одоо бүр эмнэлэг твтгчихсэн шүү дээ. Би одоо эмнэлэгт үзүүлдэг юм билүү гэд те. Манай нөхөр бүр намайг чи сэтгцээ үзүүлэх үү гэж хэлжсэн. Тэгээд эмнэлэгт үзүүлэх үү гэд
бич бүр хүлэн шөрөө нэрээ тэгья бич бүрс аюуцсан маа тий аюуцсан ба бусад хүмүүс яаж юм гоё ингээд зүг зүгээр байгаад дит юм бол би яагаад юм амар хэцүү төвхтэй байт юм бол ямар хэцүү юм хитрхи юм уншаад мэдээд тархилгоондоо багтахгүй солиорж байгаа юм болоо гэж мэгэл тий аюу сонь ош гаргаж ирнэ. Тэгтээ яг энэ нөө мэдлэггүй одоо юу руу яваад юу туулгаа мэдэхгүй байгаагаасаа болоод тэрнээс болоод бас ингээ гацчихдаг байхгүй. Гэтэл сүнслэгийн мэдлэгээ дээшлүүлээд их сурвалжуудаа олоод эсвэл нэг дагдаг мэддэг хөтөч багштай болоод тэр багш нь өөрөө хүчтэй мэдлэгтэй далаацтай мүлжүүртэй тийм хүн байгаад ирэх юм бол та бас айгүй хурдан босч ирдэг айгүй хурдан ингээд одоо сайжирдаг. Та нар маань бол айгүй ацтай байгаа байхгүй. Яагаад бол ингээ ярьдаг хилдэг одоо зүйлд үйдэн энэ зүйл тохиолдоод ингээ явж байгаа. Тэгээ нэг зүгээр л өөрөө ухамсартай андаа зүгээр л сонсоол зүгээр сонсон зүйлээ зөв ойлгоход л баг бүх цагт бүх тариултыг хэлээд өчөж байгаа байхгүй. Гэтэл ингээ надад тохиолдож байгаа үед үнэхээр монгол хэлээр ингээ түүгээ сонсчих тийм гой мэдлэг байдаггүйсэн. Яг ингээд мэрсэр нэг хүн амтан ч үздэггүй нэг юм сони яриа мараа цаана ямар ч тийм техникийн шаардлага хангаагүй мэрсэр хүмүүс ингээд нэг юм сүнслэг ертөнц мөртөнц гэж яриа л байдаг. Тэгээ тэрийг ингээд нэр үнэхээр сонсоход аюу хэцүү. Царайч байхгүй, яриач байхгүй, дуу хоолойч байхгүй. Эсвэл ингээд бахан шуум духраал те нэг амир тэмтэм хэцүү юм чанаргүй ингээл хичээл мичээл монгол хэл дээр дэвсэн хүн чинь тийм юм сонсч чадахгүй штэ. Тэгээд ингээд сүнслэг мэдлэгийн талаар англи хэл дээр сонсох ихээр бас ингээ гоё юм яриад байгааг мэдрээд ингээ ойлгоод байгаа ч гэсэндээ үг бүрийг яг ингэж монголоор ярьж байгаа шиг ойлгохгүй штэ. Эдгээр чинь бас л тэр одоо тэг гадаад хэл дээр ярьж байгаа юм шиг ингээл урсгал шиг ингээл урсаал яриа явчихдаг. Тэгэл тэр чинь бас сайн ойлгохгүй. За нэг урд гар түүгээр нь холбоод нэг утга учирыг гаргалаа гэж бодоход тэндээс яхаа сэжүр бол авж байгаа. Сэжүр аваад нэг иймэрхүү юм болж байгаа мэн гэж байгаа ч гэсэндээ бүрэн бүтэн сэжүр гаргахгүй. Тэгэл дахиад өөртөө ажилтдаг тийм байсан. Тэгээд нэм хуурмаг сургаалууд, хуурмаг төрөвдлүүд айгүй их гарч ирнэ. Бүр хаасайгүй сүнсний сэрэл талгоотой, тархитай болгоно нь яриад те мэддэггүй туулсан туулаагуунууд нь яриад дээрэс нь ингээд тэрийгэ бид нар сонгож чадахгүй байхаар нөгөө сүнсний сэрэлт буюу энэ амьдралаа сайжруулахын алхамд маань маш том одоо саад бэрхшээл гарч ирдэг. Гэтэл та маш сайн хүнийг харалтаа тэр хүн яг өөрөө биеэрээ тулсан хүн бол юу ч ярихгүй цэвруулаа нүрээ гаргаад ярина. Хаанаас нь юу ч яриад байгаа нь мэддэхгүй, хин ч яриад байгаа нь мэддэхгүй, нэг юмны ард ном уншаад ч яриад байгаа юм уу, зүгээр ч яриад байгаа нь мэддэхгүй юм ярих ч юм уу те. Эсвэл зүгээр л хүний хийсэн юмнуудыг шууд copy paste хийгээл эсвэл нэг хаа байсан ингээл гадаад хэл дээр байгаа юмнуудыг зүгээр орчуулаад тавиал иймэрхүү юмнууд бол зөндөө байдаг. Ийм зүйлүүд чинь яг ингээ гоё дагаа явж исэн чинь яг гоё ингээ сонсоо явж исэн чинь өөрсөнд нь дотоод ямар ч хүч байхгүй өөрсөнд нь ямар ч мэдрэмж авахгүй болохоор аль нэг зэг дээр ирээд нөгөөдгийнхээ залхуу нь хөрд юм уу яа дээ эсвэл одоо гинт өөр юм хэмээр болчт юм уу гинт мөг төрг олчт юм уу цуглаан тажичт юм уу нөгөөдгийнхээ болчин тэгэл алга болчин. Тэгээ нөө хойзон боц хайггүй гэдэг шиг юм болоо л те ярьж исэн юмнууд нь ингээл төөрөгдөлд үзүүлдэг. Би бол нэг Япон багшиг дагдаг байсан. Миний эртний лайвуудыг үздэг байсан бол хүмүүс сонссон бол санаж байгаа байж магадгүй би нэг Япон багштай тэр Япон багшаа дагдаг ярьжсэн. Багш ч явахтай зүгээр ингээд интернетээр ингээд хараад би тэр хүний ярьж байгаа бас нэг сэдвүүд нь амьдралд бас байж болох сэдвүүд ярьжсэн учраас агуугаа ингээд итгэж уншижсэн. Тэгээ тэр хүн өөрөө доктор, профессор хүн байсан. Ийм сүнсний талаар мэдээлэл оруулах жахаа ер нь бол царай нь харагдахгүй баг зүгт ярьдаг байсан. Баг зүг ярьж байгаа болохоор яг царай маар нь харагдахгүй ч гэсэн дуу хоолойгоо ч гэсэн өөрчилсөн. Дуу хоолойгоо ингээд нэг voice хийгээд ингээд өөрчилсөн байдаг. Гэхдээ ер нь бол яг залуу хүн юм шиг байна. Окей гээд. Тэгээ нэг залуухан залуу юм шиг өсрөөл нэг 85-аас нэг тэгээ 90-өөс 85 оны л нэг одоо надаас нэг ах байвал нэг тэгээ нэг 6-7 ах ч юм уу 5 ах ч юм уу нэг тиймэрхүү байхаар тийм ингээд Япон залуу байдагс би ч Япон л өөрөө тийм сайн мэдхгүй гэхдээ ингээд бүр транслейт ашиглаад үг бүрчлээ орчуулж ингээд сонсдог байсан бүр ингээд дурд сонсдог байсан яг тэр ингээд гаднаас нь орохоор баг иннетер дээр байгаа орчин бол нэг жоохон чөтгөрлөгтэй нэг жоохон юм онцгүй ч гэсэндээ надаа ярьж байгаа тэр хамгийн тэр далттай ярих гэдэг нь айгуугаа таалагдаад байдаг байсан тэгээ нэг яваал нөгөөд нь ингээд айгуух бичлэг орууланд 7 нэг болгон бичлэг оруулаад би айгуу дэмжээл коммент хичээл хитгэн хүн үзнэ бүр нэг 100 ч хүрэхгүй одоо хитэн ч үздэг байсан бараг өсрөлийн 40 50 хүн үзэл тэрнийх нь 3 4 лайк дараал тэгээ нэлээ удаа явж байгаа тэгээд ерөөсө бүр болохгүй мэн гэж бодсон юм уу сонсох болтохгүй мэн гэж бодсон юм уу яасан уг нэг айгүй тийм баг хамт олонтой хийж байгаа юм шиг одоо бид над мад чи ингээ ганцаархаа бүх юм аяgal ганцаархаа ярихгүй тэр орчин бүх юм хүн бэлдэж өгөөд тэр видео мэдээнийх нь ингээд үзүүлэлт харалтанд нь ингээ хүмүүс амар ингээд тусалж байгаа юм шиг тийм баг мага ингээд баг болоод хийж байгаа юм шиг хүн байдаг байсан.
Тэгээ хийжсэн чинь тэгээ ингээ алга болчих жоохгүй те би бүр за ерөөсөө юм те одоо мэдлэггүй байгаагаас болоод би илүү их мэдлэг цуглуулахыг хүсснээсээ болоод ингээ элдв бүрийн төөрөлцөн хуурмаг те эдгэрт одоо итгэж ингэж явж байхаар ерөөсөө л өөрийнхөө мэдрэмжийг сонсъё цэвэр өөртөө итгэе цэвэр өөр хороо явъя гэж бодсон. Үнэхээр яг надад үед ингээ амар хүчтэй үнэхээр гой мэдээллүүдийг урсаж хэлдэг те айгуугаа далаацтай ойлгомжтой ярьдаг ч юм уу тийм хүмүүс айгуу ховор байсан. Тэгээ би өөрөө уучраа болоод өөрөө ингээ нэг өөрийгөө босгож ирээд дөнгөж сургалт мургалтаа нээж эхэлжсэн чинь л борооны дараах мөг шиг баахан олон тэрч багш инж багш гэсэн хүмүүс гарч ирж байсан. Гэхдээ яг хөө ерөнхийдөө ингээ ажиглаад харахаар нийгэмд бол харагддаг. Тэдгээр олон багш нар хин копи паст хийдэг, хин орчуулга юм тавьдаг, хин яг өөрийнхөө сүнсний мэдрэмжээр явж байгаа, хинийхэн сүнсний эго дээшлээд байгаа, хин яг сүнсний эгогүй явж байгаа энэ төр гэдэг нь бол ер нь харагддаг. Та нар ч гэсэн өөрөө нүдэ нэгэд одоо тэ чихээ дэлтэлгээд харах гад үзээрэй. Гэхдээ би бол яг хөө тэгж боддог л доо. Буруу зөв гэж шүүгээлтэй энэ сайн багш энэ муу энэ хуурмаг энэ шаардлага байхгүй сонголт таны гарт таны ирэх өөрийнхөө сүнс мэдрэмжээрээ угаасаа сонсно өөрийнхөө мэдрэмжээрээ хүмүүсээ сонгоод дээрэс нь тэгээд тэр хүн тодорхой хэмжээний копи паст хийн үү орчуулах хийн үү тодорхой хэмжээний танд мэдээлэл бас дамжуулж л байгаа. Тэгэхээр тэр мэдээлэл бас тодорхой хэмжээний танд дахиц дэвшил гаргаж л байгаа гэж боддог учраас би бол тийм юм юус ингэ стресстдэггүй. Клиент амар олон янзын ингээл хүмүүс ярьж байгаад юус стресстдэггүй. Угаасаа би бүх юм хүлээмжшүүлдэг бүгд байх ёстой гэж боддог. Зүгээр хүн өөрөө дотоод хүнийхээ хувьд л за нэг хүндлэмэр ч юм уу хайрламар ч юм уу те энэ ямар хөөрхөн гой гарч ирж байна ямар гой ярьж байна яасаг хөөрх юм бэ гэд ингээд нэг юм зур дотроо нэг хүндлэх тийм хүмүүсийг бол ингээд жоохон хайдаг. Гэхдээ яг ингээд нэг үнэхээр яг одоогоор бол би эсвэл харж амжаагүй юм уу би эсвэл харддаггүй юм уу эсвэл надад үнэхээр харагддаггүй юм уу мэдэхгүй байна. Яг ингээд нэг хайхтар тэмнүүдэн туссан тийм хүн байдаггүй. Олон гоё контентууд байдаг. Контентын чанарууд ярьж байгаа юмны одоо зүйлүүд бол айгуугаа сайжирсаар байгаа. За ийм байдаг. Тэгэхээр ингээ мэдлэггүй байгаагаас болоод ямар их сурвалжаас юу авахаа мэдэхгүйгээс болоод сүнсний төрөгдөлд ороод тэгээд нөгөө амьдралаа сайжруулж исэн сүнсний сэрэлт нөгөө өөрийнхөө ингээ те айгуугаа ахис дэвшүүлээд өөрчлөгдөд дотоод сүнснийхаа зорилгыг олохгүй явж исэн замаа удаашруулчихдаг. Тэгэхээр та нар маань ер нь маш сайн ингээд нүдэ нээгээд чихээс ингээд дэлдэлгээд ер нь хэнийг сонсох уу, хэнийг даах уу, яах уу, ийх үү гэдэг аюулсаа ухамсартай андараа. Яагад бол энэ дээр ухамсартай андахгүй хинч байсан хамаагүй гэд ингээд хандчихлаар яг таны тэр хайрын цаг, хайрын зав, хайрын сүнсний чинь гоё аялал, хайрын дотоод хүч чинь бас ингээд гацх гад байдаг учраас нэг тийм өөрөөс доогуур энергитэй ч юм уу эсвэл нэг олигтой тийм оновчтой юм гаргаж ирэхгүй байгаа хүмүүсийг бол нэг амар айхтар дагаар шүтээ сонсол ингээд цагаа урагдах шаардлагагүй гэж боддог. Тэрний орон нэг сайхан төгс гэгэрсэн багшийн сургаалыг уншаад эсвэл төгс гэгэрцэх хүмүүсийн одоо тэр судар ном үлдээсэн юмнуудын арга барилаа танилцсан нь бол илүү дээр санагддаг. За ингээд дахиад өөр бидний ингээд дээшлээд өөрийнхөө амьдралын гол зорилгыг болоод сүнсний сэрэлтээ сайжруулах явж байхад юу сад болдог вэ? За энийг одоо би сүүлийн одоо сад болж байгаа юу гэдэг вэ? Тайлбар гэж үзье. За энэ бол хүнтэй холбогдох эрчмийн нөлөө. Иргэн тойрны хүмүүстэй бидрүүгээс байнга холбогдож байгаа шүү дээ. Гэр бүл, хамаатан садан, одоо хамт олон гээл те. Эдгээр хүмүүстэйгээ ингээ холбогдох эрчмийн нөлөөнөөс хамаарат гадны хүний нөлөөнөөс шалтгаалаад, гадны энергийн нөлөөнөөс шалтгаалаад та унаад, гутраад, гомдоод, дарагдаад нөгөө нэг явж исэн замдаа үл итгэлгүй болдог ч юм уу эсвэл ойлгохоо болоод ингээд чи дандаа ястаа юм ярьж байгаа юм чи эсвэл та ламбу болцсон болоо маасаж яхан хүмүүс ч айгүй дураараа марина штэ. Юу болоод тэр хүний амьдралд юу одоо тохиолдоод, юу туулаад, юу явж ийн гэдэг хизээч хөнгөн үнцгий орж харж чадахгүй. За орж харж чадж байгаа хүмүүс бол нэлээд сүнслэг төвшин нэмэгдсэн хүн л олж харж тэрийг зүнс чихээрээ нүдэрээ биштэй зүрхээрээ сүнсээрээ сонсно гэхээс ш зүгээр нэг энгийн хүмүүс бол та шоосон, доогоолсон, доромжилсан, өнгөцгөн хардаг байхгүй. Тиймэрхүү хүмүүсээс болоод эргэн тойрны хүмүүсээс болоод энерги дагууртай хүмүүсээс болоод энергийн гацалт үүсдэг. Тэгээ нөгөө таны аялалт чинь саад үүсдэг. Дээрээс нь нөгөө шүүмжилтэд хандж байгаа зүйлийг та өөрөө давах тэр хүч чинь сул байдаг. Тэгээ сөрөг одоо бодол орж ирдэг. Тэрнээс шалтгаалаад яа ичиж эхлэн штэ. Хүмүүс ч юмар бясалгалж явснаа нуудаг. Гэрийнхэндээ нуугаад би бясалгалж явж байгаа хэлээгүй би зүгээр нөгөө бүжигж явж байгаа гэж хэлсэн багшаа. Тэгээ бясалгалдаа суучаад ингээд гэрлэгөө харин марина гэж хэлдэг хүмүүс байдаг. Яагаад та нуусан гэхээр нөө манай эргэн тойрныхоо ойлгохгүй манай нөхөр айгүй хэцүү хүмүүс байдаг. Бүр энэ ч яг эсрэг хүмүүс байдаг учраас би хэлээд ойлгохгүй маргаан болчин зөрчил болчин боли яахын хэлээд яахын би өөр ингээд явчих гэдэг байхгүй юу. Тэгэхээр ч ингээд
өрдөлтөө азтай тий. Тэгэхээр бид нар ч ямар их саадыг туулах юм бэ? Яг нь ерөнхийдөө л энэ саадыг бид нар өөрсдөө гаргаж ирээд байгаа л да. Бид нар энийг ингээ хүлээж авахгүй хаагаад хориг тавиад өөрийгөө зарим нэгнээс нь холдуулаад өөрийгөө ингээд яг гой ингээд үнэн ч өөртөө хандаад явбал илүү хурдан, илүү одоо агсан дэвшсэн зүгээр нэг гүйдэг мөлхдөг биш дээш өсөрдөг, дэвшдэг, дээшилдэг байж болно. Надад бол энэ бүхэн бүгд тохиолдсон. Бүгд шүү. Бүр яг дарааллынхаа дагуу дотоод тэнцвэргүй байдал нөлөөлж исэн, мэдлэггүй байдал нөлөөлж исэн, хүнтэй холбогдох эрчмийн нөлөө бүр айхтар нөлөөлж исэн, найз нөхөд те миний эргэн тойрон гэр бүлийн хүмүүс бүгдөө эсэргүүцэжсэн, бүгдөө юу вэ, хин бэ, хідэн бэ гэж харцчихсан. Дээрэс нь ингээд бүр айгүй шоолох, дооглох гэл ингээд би ингээд залуухан учраас би үнэхээр ингээд тодорхой насанд хүрсэн байсан болоос ингээд хин тамаатай ингэж хүлээж авах байсан. Би яг ингээл эд ингээл амьдралынхаа бас ингээл ажил карьераа хөөцөлддөг насан дээрээ ийм юмтай ингээл зэрэг туулахаар эмэгтэй хүн чинь залуу хүн чинь бас ингээд айгүй ичин санаа зовн ингээд амар гацсан стресст нь тий айгүй ингээд гомдно айгүй хэцүү. Тэгтээ сүүлд нь би ойлгосон. Юу вэ те би өөрийнхөө амьдралын мөн чанарыг олох гэж штэ. Би өөрийнхөө амьдралын гол зорилгыг олох гэж штэ. Миний сүнс чинь намайг ингээд те чиглүүлэх гэж ирсэн болохоос энэ хүмүүс намайг чиглүүлдэг эдэр бурхан юм уу? Эдэр одоо юу мэдэж ингэж ярьж байгаа юм бэ? Юу ч мэдэхгүй төөрөлдсөн хүмүүс, энерги нь доошоо хүмүүс, юу ч ойлгохгүй сүнсний аялалтаа ороочгүй хүмүүсийн үгэнд орж би одоо те ингэж хурдаа багасна гэж бол байхгүй гэд өөртөө айгүй тэм зоригтой одоо тэм шийдвэрийг гаргаад тэгээд одоо холдохыг холдуулаад найшлуулахыг цаашлуулахыг те харьцахгүйтэй харьцахгүй. Тэгээ хүн чинь бас айгүй сонио. Айгүй удаан найзсан ч юм айгүй удаан ингээ хамт байсан хүн тэр хүнээ л таны амьдралыг бүр айхтар гой гэрэл гээгээ өгөөд байдаггүй байсан ч гэсэндээ хүн ингээ жоохон хорогдох ч юм уу ингээ салах нь холдох нь зөв буруу юу гэж эргэлцдэг үе байдаг байхгүй. Тэгээ сүүлдээ ингээд алхам хийгээд тэр хүмүүстэй анхаарлаа төвлөрүүлээд үнэхээр хэрэгтэй байлоо. Би энэ хүнээс сургалтаа авцсан. Тэг ингээд одоо энэ хүнээс би авах юм авцсан, ойлгох юм олцсон, сурах юм сурцсан учраас одоо надын дараагийн аялалд бол намайг доромжилдаг, дардаг, гацаадаг хүмүүс бол хэрэггүй. Намайг дэмждэг, миний одоо энергийн тойрогтой ижил хүмүүсээ би хайх ёстой гэдэг ингээд шийдвэрийг гаргахад бас аягүй хэцүү байдаг байхгүй. Юу гэхээр хүн чинь нөгөө удаан хамт байцсан гэдэг. Тэгээл нөгөө нэг ингээд гацсан юмдаа гацаал ийм олон жил байцсан юм чи зөв буруу юу гэл зөвчээсэн буруучаас ингээл хамтдаа цаашаа явах байх ёстой байх мах намайг өөрчлөгдөхөөр энэ хүн бас өөрчлөгдөх байх мах гэл бодноо. Гэтэ өөрчлөгддөг хүнч гэж байна, өөрчлөгдөхгүй хүнч гэж байна, бүр дордог үеч гэж байна. Тэгэхээр та тодорхой хэмжээний тодорхой төвшөнд хүрсэн бол тэр төвшнөө хамгаалаад тэр төвшнөө дээшээ өсгөж улам илүү гоё болгохын тулд яах ёстой вэ гэхээр үнэхээр та бас зарим зүйл татуу хандах хэрэгтэй болдог. Дээрээс нь та үнэхээр өөрөө би ингээд дахин төрөл аваад энэ төрөлдөө би өөрөө яг өөрийнхөө сүнсний аяллыг хийгээ явж байгаас би ямар хүний сүнсний аялал хийж байгаа юм те. Энэ бүхэн чинь би өөрөө сүнсээ удирдна, би өөрийгөө удирдна. Хинэрч би удирдуулахгүй гэдэг ингээд айгүй зөрөгтэй явах хэрэг гардаг. Тэгээд ингээд явахаар чинь зарим нь хүлээмжшүүрэн, зарим нь хүлээмжшүүрхгүй, зарим нь саад болох гэж үзэн, зарим нэг нэмэр болох гэж байгаа юм уу, туслах гэж байгаа юм уу, яах гэж байгаа юм те. Янз янз болж эхэлнэ. Тэгэхээр өөрөө гадны нөлөөг нэг авахгүйгээр яг өөрийнхөө дотоод руу орч чадаад өөрийнхөө хурдыг багасгахгүй, өөрийнхөө сэрэлтийг өсгөөд өөрийгөө дэмжиж өөртөө ажиллах нь бол айгүй чухал байдаг. Энэ үед танд хэн туслах вэ гэхээр одоо хин танд туслах вэ гэхээр яг таны одоо хөтөчтэй таны сүнсээрээ холбогдож байгаа хөтөч багш за сахиусан тэнгэрүүдийн зааварчилгаагаар танд сонсогдож байгаа тэр энергийн мэдээллүүд за дээрэс нь таны дотоод ухамсарын ингээд юунд ч бууж өгөхгүй байгаа болно бүтнээ болгоно гой болно гэдээ догдолж мэдэрч хүлээж авч байгаа тэр ухамсарын мэдрэмж эдгээр зүйлүүд танд тусалдаг. Эдгээр зүйлүүд таны хамгийн сайн найз, хамгийн ихтгэлтэй анд, хамгийн гоё ингээд тэг ингээд бүх гоёмчин болдгоо. Тийм болохоор та нар маань өнөөдрийнхаа би одоо энэ сүнсний сэрэлтээ хий удаашруулад байна вэ? Битгий удаашруулаарай ч гэж сануулах гэж энэ одоо видео хийж байгаа юм. Тэгээ энэ бичлэгийг энэ лайв хийсэн. Яагаад гэвэл би өөрөө бас бодоод үзгээр айгүй гацаж удаж. Гэтэ би яг хөө ер нь харьцангуй одоо бодохоор маш богино хугацаандтай маш хурдан урд өсөлтийг авч гарч ирсэн ч гэсэндээ тэр богино хугацаанд дэндүү хүнд зүйлүүдийг туулсан байхгүй юу? Бүрстэ алдахын алдаад, салахын салгаад, нас орохнаас ороод ингээд маш олон юмнуудыг туулсан. Гэтэ яг одоо бодохоор ёо бас 7 жил, 8 жил, 10 жил зуралддаг хүмүүс байна. Би яаж тийм амар ашгүй хурдан ингээд босоод ойлгоод ингээд тий багшлах төвшөнд айгүй урд очиж чадсан бэ гэж бодоод өөрөө ухамсарын арчилтаа баярлдаг. Яагаад би тэг чадсан бэ гэхээр ерөөсөө дотоод би зүс өвндөл 100% итгэсэн. Өөрөө тэр дотоод мэдрэмжинд чи бүгдийг шид би чамайг дагна гэд те. Нөгөө амар хитгэдэг хүнийг тэгдэг штэ. Алдсан ч алдаагүй чамаагүй. Чи л хий би зүгээр чамайг дагая.
чи хүснээ хий гэдэг нэг айгүй өөрийгөө одоо мундаг гэж боддог, хүндэлдэг, хайрладаг хүнээ нэг ингээд бүр нөө хоёргүй сэтгэлээр дагдсан штэ тий. Тэр хүн доошоо унсан ч одоо бүдэрсэн ч хамтдаа байна гэдэг сэтгэлээр байдаг. Яг тэрэн шиг би өөртөө тэгж хандсан. Окей, миний дотоод зүн сан, миний мэдрэмж намайг юу чиглүүлэх нөө хэнийг ч алдсан, хинээр ч холцсон хамаагүй би хизэж чамааг орохгүй учраас би чамааг хоёргүй сэтгэлээр дагнаа гэдэг ингээд өөртөө хэлсэн. За ингээд явсныхаа ачаар бол яг хөө ингээд тэр замуудыг гой хөнгөн туулаа зүн сон мэдрэмжмээ айгүй гой намайг ингээд удаашруулж исэн гацааж исэн тэр гацаанаас айгүй хурдан гаргаад өсгөө дээшлүүлээд дэвшүүлээд за ямар ч өнөөдрийн төвшөнд ирсэн байна. Өнөөдрийн төвшин бол миний эцсийн мэдээж төвшин биш нь тодорхой. Инээс илүү ахин дэвшин дээшлэн өчнөө зүйл болох байх. Юу болохыг мэдэхгүй ч гэсэндээ ер нь бол ингээд за одоо бол ямар ч байсан те сүнс одоо дээшлэх тусмал зам нь илүү хэлбэр болоод туулах юмд арай ингээд багасаад те зовлон багасаад жаргал нь ихсээд явдгаа гэд одоо судар ном сургаалуудад бичсэн байдаг. За хэлсэн байдаг. Яг тэр замаараа л явж гин мэдээж өмнө нь бол ингээл анхны эхэлжсэн тэр хэцүү үедээ бодвол одоо бол ингээд юу харьцангуй те зорилгоо олцсон, замаа олцсон, бусдад хилдэг болцсон, заадаг болцсон, мэдэрдэг болцсон, засаж залруулдаг болцсон те өөрийнхөө хийж байгаа зүйлдээ бүр ингээд зоригтой хүчээ авцсан. Эсвэл миний сүнсийг яраад тарсан ч үний юм чинь ингээд өөрийгөө таньсан явж байгаа байхгүй. Тэгэхгүй ингээд өөрийгөө бас хүн чинь яг танаагүй ямар үйлдэлт ямар одоо үйлдэл гарахаа мэдэхгүй те өөрийгөө бас жоох ойлгоогүй үед хүн чинь бас эргэлзээд идэх байхгүй. Би яг чихэндээ надад юм тохиолдол би өөрийгөө яхаа мэдэхгүй шүү дээ те. Одоо чихнээс ингээд хин нэг надаас одоо тусламж гуйгаа та намайг эдгэж өгөө одоо аварж өгөөч гэд ирсэн чинь би өөрөө дотроо ядарсан ч байд юм уу яатсан ч байд нэг юм болоод тэгээ тэр хүнд аврал тусламжийг үзүүлж чадахгүй ингүүл яана маана ч гэдэг юм ингээ хүн чинь яг юу тохиолдол юу болохоо бас мэдэхгүй шүү дээ. Надад амьдралд өмнө тийм тохиолдож байгаагүй юм чам. Тэгж мэгээд эргэлздэг. Гэхдээ одоо бол яг энэ төвшний одоо миний яг өөрийн мэн төвшин ярьж шүү. Өөрийн мэн байгаа төвшин бол бүр үнэхээр сайхан санагдаж байгаа. Гэхдээ дахиад мэдээж судлан, уншин, дахиад төвшнгөө дээшлүүлэн, сайжран, сүнсний сэрэлтээ удаашруулахгүй тэхийн тулд би дандаа нэг үгийг хэлдэг. Эрдэмж шамдангуу ханд хизээш битгий, залхуур хизээш битгий, зогс, үргэлж юм, унш, үргэлж хөгж, үргэлж боловсар. За ингээд боловсраад хөгжөөд мэдээд эрэл сурал хийгээ явж хүнд бол чамсны торгороо юу орж ирэх ямар мэдлэг цуглуулах яах вэ хүү гэдэг нь угаасаа сайхан тайлагддаг. Жишээлхэд би номтой болог пэйж утсанд оруулдаг энэ лайв сэдвүүдийг ерөөсө цаанаасаа гинт би энэ сэдвэр өнөөдөр ярих ёстой гэл ингээл цаанаас орж ирж байгаа сүнсний дуудлагаараа хийдэг. Тийм ч учраас одоо сүнсний дуудлагаараа хийж байгаа энэ сэдвүүдийг яг сүнсээрээ холбогдсон хүмүүс сонсож байгаа гэдэгт бол би бат итгэлтэй байдаг. Амьдралаа сайжруулаад сүнснийхаа сэрэлтийг дээшлүүлээд шашин уу, эс шашин уу те бурхан уу, эс бурхан уу гэдэг үзэл сурталуудаа та өөрөө сонгохын тулд үүнийг сонсоод сураад мэдээд явж байгаа. За тэгээд ер нь бол хүн би одоо юу одоо те ямар нэгэн шашин үүсгэж байгаа юм шиг шашны үршин маш их ямар хуршимтэй ямар ч одоо чухал зөөлүүдэд энэ дэлхийн ертөнцийн ямар олон энергийг хамгаалж яадаг гэж шашин бол мэдээж байх ёстой. Гэхдээ хүн яг өөрийгөө хөгжүүлээд дахиад дэвшээ явж байгаа хүн бол бас нэг шашны ингээд нэг юм хүлээ одоо хязгаарлагдмал байдалд ороод өөрийнхөө дотоод сүнсийг бас хязгаарлахаар бас ингээд төрөлтэй гацаад байгаа юм шиг надад санагдаад байдаг учраас ингээд бурхны шашин биш итгэл үнэмшлийн тэнгэрлэг энергийн те арай цаана байгаа арай том юм руу зориул хүн ядаж наан нагаад нь унаа штэ те. Тэгэхээр ингээд зорилгоо илүү том байлгаад харж байгаа өнцгөө илүү юм далаацтай зоригтой байлгаад те. За тэгээд өөрийгөө дэмжиж ингээд явах хэрэгтэй. За ингээд өөрийгөө дэмжихдээ бол бид нар ямар ч байсан төрөний ингээд дурдсанчлаа айцтайгаа нүүр тулд сурах хэрэгтэй. Битгий юунаас ч битгий айдас аз хоёр хизээч нэг давцалт нэг шугамн дээр байдаггүй. Айц байгаа газар хизээч аз ирдэггүй. Тэгэхээр та илүү зоригтой бай, илүү хүчтэй бай. Зориг гаргасны муу юм гэж бол хизээч байхгүй. За нэгт нь. Хоёрт нь зарим тохиолдолд үзэл бодлуудаа орхиж сураа. Тэ зарим тохиолдолд би энийг ингэж унссан ш, тэгж бодсон ш, тэгж мэдсэн ш гэж битгий яваад бай. Тухайн үедээ тэр мэдлгүүд ч орж ирээ. Тухайн үедээ шинжлэгдээд өөрчлөгдөд таны тэр олж авсан мэдлэг битгий хэл энэ дэлхийн энерги хүртэл тухайн үедээ ингээд шинжлэгдээд явж байгаа байхгүй юу? Тийм учраас үзэл бодлуудаа заримдаа орхиж сураа тий. За дээрэс нь үнэтэй нүүр тулах та
битгий тийм айцтай бай. Үний юм үннээрээ сайхан те. Үнэн л бол үнэн. Та дээшээ биш доошоо байгаа бол доошоо гэдгээ мэдэр. Таны энерги унаад байгаа бол унаар дагаа гэдгээ хүлээн зөвшөөр. Та дээшээ дахиж дэвшиж байгаа бол ахиж дэвшиж гин гэдгээ хүндэл. Тэгэхгүй ингээд нэг өөртөө өөр онш тогтоочдөг байхгүй юу? Би бол одоо бяцлал хийгээд тэгжсэн юм чинь би сайн л байгаа гэсэн хүмүүс л иждэг. Хөө яна би одоо айгу муу байгаа хаа гэж бодсон хүн сайн бийждэг гэх мэт. Тэгэхээр ер нь өөртөө яг ингээд яг юу танд тулгараад юу болоод байна яг үнэнтэйгээ нүүр тулд сурах хэрэгтэй. За тэгээ эго одоо битгий ингээд автаа тэ эго гэдэг бол яна би одоо бусдын саналыг амар сонсоол бусдад яаж харагдахаа айгу бодоод идэг. Жишээ нь би одоо эмэгтэй хүн би залуу хүн миний оюутан ангийнхаа 10 жилийн ангийнхаа энэ тэрэ хамт олон намайг сонсноо өө яна юм болцсон тийм болцсон гэхүйдээ энэ тэрэ гэдэг ч юм уу те. Миний их сургуулийн надтай их ойр байдаг багш надад бүр надтай ингээд олон жил уулзааг байж байгаад энэ ажлыг хийдэг болсноошоос уулзчаад яа хайрын сайхан охин гэж хэлжсэн. Бүр гайхаад одоо яатсан бол тэр би одоо тийм амар нүгэлтэй буруу мэгэд яваад байгаа мó гэж бодтол тэр ч бас хүн жоохон юусдэл төрүүлэн штэ яг тэр багш маань бол яг өөрөө чи хичээл сэтгэлтэй тэ өөрөө чи юу ч хамаагүй сурч чаддаг дайч юм зоригтой өчтэй юм чи мэрэгчлэрээ хуульч өмгөөлөгч болоо явсан бол чээс айгүй мундаг хуульч өмгөөлөгч болох байсан штэ тэгэл одоо тэгсэн чинь ингээл хүний зовлон сонсоол тэ айгүй хэцүү хар залуугаараа гэдэг утгаар л хэлсэн байлээ л тэ гэтээ тэр чинь бас ингээл хүнийг яна би хүнд юу гэж харагдаж байгаа юм бол гэдэг эго хөтлөж байгаа байхгүй гэтээ мэдээж би энэ ийм эготойсэн бол мэдээж ингээл өөрөө улаан нүрийг гаргаал ингээд яахгүй шүү дээ ингээл ажлыг хийхгүй шүү дээ. Тэгээ улаан нүрээ гаргаад ингээд хийж байгаа болохоор би угаасаа шийдсэн, угаасаа сонгоцсон, угаасаа эндээ дургу биш дуртай, дурлцсан, өөрөө би хайртай болчихсон, өөрөө би миний амьдрал, миний бараг амнаас илүү үнэтэй зүйл маань миний ажил гэдэг байхгүй яг одоо хийдэг ажил маань яг одоо хүнийг үзээд, зөвлөөд, засаад, бясалгаад, заагаад, чиглүүлээд явж байгаа энэ ажил маань үнэхээр надад чухал санагддаг. Надаа яг энэ ажил дээр мэн ингээд хүн соён гэгэрүүлэх ажил хийгээд хүмүүсийн энерги эрчмийг өсгөх гээд ингэж байгаа ажилд нийгэм гэж юм байдсан бол улс төр гэдэг бидэрт нэг эзэн байсан бол уг нэгдгээр хүмүүстэй бяцлаглалын багш нартай ч юм уу нийгмийнхаа сайн сайхан эрэг зүйл түгэж байгаа хүмүүстэй туслаад дэмжиж орон байраар нь хангадаг ч юм уу те эсвэл ингээд нэг дэмжих төр суугтан тасалдаг ч юм уу эсвэл өөр байгууллагуудтай хамтардаг ч юм уу ингэдэг байсан бол хичнээн сайхан бай гэж боддог. Илүү олон хүмүүс бид нар хүртэмжтэй хандаж чадна те. Гэтэл нөгөө нь улс орноос ямар ч дэмжсэн дэмжлэг байхгүй. Бараг нөгөө нэг ингээл нэг амар тэр байгууллага тим юмтай хамтарч байгаа бол шашны юм гээд орчин ийм юм угаасаа л нийгмийн энерги 900 угаасаа л бясалгал энэ төр хаасаагүй дэлхийн бүх хүмүүс хүлэн шөрөөд хамгийн өндөр хөгжилтэй орнууд хүртэл хүлэн шөрөөд дэмжиж явж байгаа юм дээр нэг амар ингээл нэг юм дэмжижүүл нэг ичмэр байдалд орох гээд байгаа юм шиг те нэг юм гараас нь гар хөлнөөс нь хөл унах юм шиг болоод идэг надад тэр бол айгүй нэттэй санагддаг. Уг нь бол энэ чи одоо айгүй бүр ингээд улам ингээд дэмжээд улам ингээд одоо сайжруулад те 10 жилийн хүүхдүүдэд шууд ингээд бяцлаглалын багш нарыг хичээл ордог болгоод баахан хэрэгтэй хэрэггүй хинт ч хэрэггүй амьдралд нөлөөлдгөө хичээлүүд байж л идэв штэ. Надад одоо би чи хэдийн хичээл үздэг байл 17 8 хичээл бараг үздэг байс 10 жилтэй. Тэгэл тэр дундаас одоо бүр нэрийг санахгүй байгаа хичээл зөндөө байна. Тэр хичээл дундаа нэг яагаад бясалгал орж олдгүй. Яагаад ингээд 10 жилийн хүүхдүүдэд нэг амьсгалын зүг ахуулаад 10 жилийнхаа энэ тентгийн одоо дундаа ингээд юм юу бүлэдүүлнэ гэж ярьдаг шүү дээ. Дээрлэхүүлнэ нийгэмдээ буюу 10 жилийн хүүхдүүд ч хоорондоо бие биедээ өөрсдөө зөв таниулж чадахгүй матахгүйгээ сэтгэл зүйн хүүхдүүдийг ямар ч зовлонгүй явдаг гэж боддог. Хоолын ундыг бэлдээд өгцөө чи гой хувц өмс чинь чамд бүх юм байна гэж ээж аав нар хардаг. Үгүй тэр чинь анхаарал, халамж, хайр тэр дотоод сэтгэл зүйн зөндөө асуудалтай явж идэг. Ангидаа ороод би хүүхдийн бясалгал хийдэг учраас мэдчихээн 6-аас дээш 16 насны хүүхдүүдийг бүртгэж авдаг. Яг ингээд яг өсвөр насны хүүхдүүдийг гэсэн үг л дээ. 6 насныхаа өсвөр насндаа ороогүй ч гэсэндээ бясалгаж аягүй сайн чаддаг. Аягүй өөрийгөө хордын сэргээж ингээд итгэж чаддаг. Аягүй өөр гин цайлган байдаг учраас тэгэнгүүт бясалгаж чаддаг учраас 6 настангуудаа оруулаад түүнээс дээш хүүхдүүдийг оруулчихж байгаа байхгүй юу. Тэгээ хүүхдийн бясалгал оруулахаар тэр хүүхдүүд асуудлаа ярихаар би найзаагаа нас орж байгааг харсан. Би миний амар сайн найзалдаг байсан найз нас бараад би ганцаарцсан энэ гэл бидний бодоогүй ингээд санаагүй зовлонгуудыг ярьж байдаг байхгүй юу. Тэгэл нэг ингээл анх л дөнгөж л хүнл юмчих хөөх юмтан залуу хүүхдүүд юм чи 14 та 15 та хүүхдүүд нэгээ шохорхол харна гой санагдана тэр хүүхдээсээ ингээл янз бүр үг сонсоол ичин нэмэн те янз бүр юм болж байгаа. Энэ нийгмийн хамгаалтуудаас бид нар энэ улс төр нь хамгаалдаг юм уу те нийгэм нь хамгаалдаг юм уу бид нар чи эзэнгүү мүү одоо нэг аавгүй айшиг байдаг шүү дээ. Гэтэл ингээд надад Турк оронд аялан явж байхад маш гоё ингээд айдиа санаа төрж исэн. Тэр Турк орон бүр хараа гадаа гудамжинд өлсөж байгаа муура бүр ингээд хороонд
дулаахан ингээ гоё ороо учраас ингээл айгүйх тийм амтд ихтэй тэгэл нохоо муур гадуур ингээл явж идэм байлээ. Тэнгүүд яг тэр дүүрэгтэн за энэ дүүрэгт энэ нэг ийм одоо өнгөцтэй эдэн муур байгаа. Эдрийг та нар ингээд одоо хооллын шүүгээд хорооныхын эзэнд хэлцдэг. Тэр хорооны эзэн бүх тэр дүүрэгтээ байгаа эсвэл тэр байранд байгаа айлуудаа тоолоод тэр айлуудад нь хуваар гаргаад өгчдөг. За нийтгээс 5 дахь өдөр одоо батагийн хоолн те тэтгэс тэтгэх өдөр доржогийн хоолно гэдэг ингээ өгчдөг. Хэрвээ тэр хоолн тэр өдрүүд нь хариуцж авсан тэр айл нь хоолунд өгөөгүй тэр гадаа гудамжны морыг ярьж штэ. Гудамжны нохог ярьж байна. Тэдэрт нь хооллоогүй ундлаагүй байх юм бол тэр айл торгол ирдэг байгаа байхгүй юу. Бүр тийм эзэнтэй төртэй бүр ингээ аавтаа орон гэдэг чинь ямар өөрөөдөө юу гэхээр гудамжны нохоо муурандаа анхаарал тавиад тэдрийг хоолж байгаа. За тэгээд тэр гудамжны нохоо муурны вакцины одоо ингээд амжилгээг нь бас яг тэр ингээ байр нь яг тэр гудамжны муурын амьтад нь хаагур яваад байна. Тэр хариуцсан газар нь хариуцж аваад жилдээ ингээд айл болгоо ингээд авдаг гэж байгаа байхгүй одоо энэ жил миний одоо энэ сард энэ үйлрэл миний манай гэрийн ээлж тарчвал би нөгөө нэг гадаа миний гэрийн гадаа байгаад байдаг хоол идэт байдаг гудамж талбаар яваад байдаг муур нохонуудаа цуглуулад амьтын дэлгүүрт очиулаад вакцины минь хэлгүүлээд эмчилгээг нь хэлгүүлээд витаминыг хэлгүүлээд буцаагаад гадаа тавьчихна. Бүр ийм ингээ нохоо муур бараг бөөс урсандаа анхаарах нь холгүй байгаа байхгүй. Тэгэнгүүт болохоор манай улс оронд болохоор бүр ингээд үүр хүүхэд гэдэг чинь тэр капитал те хүний нөөц гэдэг чинь тэр орны капитал бүх юм нөхгүй. Хүн буюу бид нар чинь улс орон ард түмэн байж аж бүх юм оршин тогтно явж байгаа юмдаа ерөөсөө анхаардаггүй бүр орхицсан те. Нөгөөдөлөө бүр ингээ хайцсан. Нөгөөдөлнөөс нар өөртөө олох гол гэр бүлээ орлох гол хань ижилтээсээ салахгүй нэлэхгүй сайхан амьдарч гал үүс бүх юма шавхаж яхад нь бизнесийн дарамтлал, ажлын дарамтлал, орон байрын дарамтлал ингээд идэг те. Бүр ингээ шок гэдэг шиг миний бүр ингээ эрүү малтраад бүр тарих бараг задрах гэдэг чинь би ингээд улс орныхоо одоо юу гэдэг энэ хэрэгцүүн нөхцөл байдлыг ингээд харахаар бүр шоконд ордог. Гөөгн нь ингээд энэ 10 жилийн хүмүүсд бясалгал орох хэвээр яагаад энэ хэрэггүй хичээлүүдийн хасаад нэг хэрэгтэй нийгмэр дурангой бясалгалын багш нар гараад ирлээ. Тэр бясалгалын багш нартай цаг өдрүүдийн сайхан улс төрийн бол тэр сайхан ухаантай мэдлэгтэй хүмүүс нь байдсан байгааз сайхан хуваарийг гаргаад хичээлүүдийнх нь хувааруудаар заалгуулад яадаг. Багш ангийнх нь багш нартай боломжтой тэр сургуульд байгаа багш нарыг нь бясалгалын багш нар болоход хөтчлүүл яадаг те. Тэр хүн багш нар ч гэсэн нийгэмдээ одоо багш гэлтгүй төрийн албан багш нар эмч сувлэгч ингээл цавтаа гэл энэ төрийн албан багш нар аягүй сэтгэлзэн стресстэй ажил хийдэг. Эдгээр хүмүүстэй тэр дунд нь нэг бясалгал заадаг коуч багш нартай байлгах хэрэгтэй байхгүй те. Тэгээ ингээд тэгтээ түргэн нийгмийн 900 баг чинь бид нар манайх шашингүй ч юм уу бид нар шашныг дэмжидэггүй. Одоо телевиз радиод ярилцлага хөөр хүртэл манай одоо юу сувг одоо шашин шүтлэг юм далд тухамсарт батлагдаагүй юмыг дэмждэггүй ч гэсэн юу баталж харуулах гэдэг юм. Бүх юм баталсан байх хэвээр юм. Батлагсан ч байсан батлагдаагүй ч байсан амьдралд хэрэгтэй л байвал тэрийг ашиглан явдаггүй юм. Энерги 900 ч угаасаа удахгүй бүх юм батлагдана. Бүх энергиуд батлагдаад бүх энергийн задаргаа явагдана. Цаг нь олоогүй юм яах юм те. Гэтэ цаг нь олоогүй ч гэсэн болцсон зарим юмнууд байж байгаа шүү дээ. Бясалгалын багш нар нь бэлэн болцсон. Бясалгалын хичээлүүд нь бэлэн болцсон. Йогийн багш нар нь ингээд гарч ирээд ингэж байгаа сайн муу байдаг юм байгааз бүхэл юм сайн муу байдаг. Тэгэл тэрийг сайхан шүүгээл тэр хин шүүдээ хин хардээ тэг шүүгээл гаргана нэц те. Тэгээд тэр ингээ энергийн задаргаагаа оруулаад 10 жилийнхаа хүмүүсийн шинжилтийг боловсролын одоо яам оруулах хэрэгтэй байхгүй. Бяцлаглалын хичээлийн заалгадаг, биеийн тамирын хичээл дээр нь йогийн дасгалуудыг оруулдаг те. Үгүй яагаад болохгүй. Тэгтээ тэр энерги 900 хэдэн 100 жилийн чи үргэлжлэх юм чинь одооноос л бид нар энэ саналуудыг хүлээн зөвшөөрч одооноос л бид нар энийг чи ажиллах хэрэгтэй байхгүй те. Тэгэхгүй тэгэл нэг ард иргэдэн ч бяцлал хийж байгаагаа нуугаад бяцлалж явснаа нуугаад бяцлал хийдэг гэдэгтээ гэр бүлдээ хэлхээс хичээл ийм ямар ингээд дарамттай те эготой дотоод тэнцвэргүй материалын зүйл давтцсан сэтгэл хөдлөлийн хүлээстэй эгоны асуудалтай харчаа бидний нөгөө нэг гоё одоо орны хувьд ч гэсэн манай улс орны энергийн хувьд ч тэр хүмүүсийн маань энергийн сүнслэг төвшинч тэр яг юм баттай мэдлэгтэй боловсралтай одоо юм болж өгөхгүй байгаа байхгүй те. За тэгээд ийм юм байна. Ер нь бол бүр нэг хөөрхөн юм яг сэтгэлээсээ үнэхээр гоё ярих юм гэсэн байна. Үгүй харин бодож байгаа бодол санаануудаа л яг ингээд сайхан намайг дагдаг миний пэйж ч юм биш миний ертөнц шүү дээ те. Миний ертөнц учраас ингээд гоё дамжуулчи, ярьчи, сонсгоноос сонсыг бодох нь бодог. Үнэхээр цаашаа дамжуулаад ингээд нэг нэгэндээ амаараа болон бичгээр минергээрээ ингээд дамжуулах гэж бодоод ингээд хуваалцсан юм аа. За тийм учраас бөөнөр ингээд гацаж байж хахаар те ятаж нэгнийхээ нэг зөв санаа бодлыг ч гэсэн өгн дэмждэг байвал зүгээр аахгүй. Манай улс орны одоо хамаг ингээд асуудлууд бол улс төрд ингээд асуудал гарч ирж хат бөөнөрийг гарч жагсаж гаргаж ирээд тэр солонгос шиг ерхийлэгчөө болгож чадахгүй байна те. Нөгөөх нь болохоор ингээд хин нэгэн зөв хүний сэтэл гаргаж ирэхээр тэр зөв хүний харцаар агаад доошо дарсаар агаад нөгөө зөвч хөнгө болчиход байна. Одоо нийгэмд бол ерөөсө бараг зөв хүн бараг
алга яг тэнцвэртэй дотоод мэдлэгийн тэнцвэртэй тэг ингээд яг өөрийгөө дотоод сүнслэг байдлаар хөгжүүлсэн мэдлэгтэй туршлагатай махан биений чадвартай ийм хүн бол үнэхээр алгаа. Тийм болохоор одоо нөгөө хинд итгэн аягүй тодорхойгүй болчиход байгаа байхгүй юу. Гэртээ дууг нь чанга тавиад хүүхдүүд маань сонсоод чихээ онгойлгож байг гэж бодоод бүгдөө сонсдог шүү. Таны яриа гэр бүлэрээ гэсэн байна. За маш их баярлалаа, талархлаа танд. За ийм сайхан хүндлээд тэг гэр бүлийнхаа баг залуу нас гэлтгөө бүгдийг тавиа сонсоод авхаа аваад хаяхаа хай гэдэг аргад мэрэгэн хандж байгаа тандаас баярлаа. За ингээд маш их та нарыг оройтууллаа. Яг би маргааш бүтэнсээ өдөр болохоор за манай өглөө жоох унтаад амарч байх гэж одоо жоох удчихлаа. Гэхдээ үндэ би өнөөдөр ингээд гоё өглөө нь гэртээ амраад хагас өдөр учраас хагас амраад тэгээд ингээд өдөөс хойш ажил дээр ирсэн учраас аюулгүй ирчвчтэй байна. Тэгэхгүй бол би ч яг өглөөнөөс орой хүртэл ажилдаа байдаг өглөө үзэлгүүдтэй үзлэгээ тараад ингээд онлайн үзлэгч нь яг юм 5 тухтаа сууж иж аюул мэдрэхгүй бол хол ага үнийг мэдэрдэг болохоор зүгээр утас муцаа харж байгаа ч юм уу зүгээр иж аваад ингээд үзэж болдоггүй буруу юм хэлжүүл үн чи хүний амьдрал те буруу юм уншичаад амар өөрийгөө зөв юм тайлж ингээд бодчихвол буруу учраас яг н орчин ингээд нөхцөл нь бүрэлдэжээж орчин нөхцөл нь бүрэлдээд яг 50 сайхан болоод уншаад нэг онлайн үзлэгээ юмаа хий гэжээл орой болчихно. За тэгжээд л бас нэг лайв энтрэ хийгээд хүмүүстэй гинт цаанаас мэдээлэл орж ирнэ. Ийм сэдвэр ингээд ярина гэд. За тэгэхээр нас тэр сэдвэрээ ярьчмаар санагдаад гих мэт ингээ явдаг юм аа. Миний ажил бол ерөөсө зүрх сэтгэлийн дуудлагаар явдаг. Би юу ч ингээл айхтар төлөвлөөл яг ингээл ухаан мэдлэгээрээ уралдуулж хийдэггүй. Ерөөсөө л миний зүрх өнөдөр хаашаа чиглэн юунд цохилж гин, юу мэдж гин, юу сонсч дотроосоо юу мэдэрч гэдгээрээ оруулаад чиглүүлээл заагаал яриал дэлгээл цацаал явдаг байгаа. Тэгээ тийм учраас та нар манаас хүлээж аваарай. За ингээ сайхан амарцгаагаарай. Маргаашгүй амралтын өдрийг маашгүй өнгөрүүлээрэй. Монгол орн маань гоё хаврын улирал, зуны улирал ирж гин. Дулаан ирж байгаа учраас гэр бүлийнхэнтэй гарах агаар салхит гарах гэр орноо сайхан цэвэрлэх. Өнөөдөр бол би сайхан хойрд гэр орондоо гар хүрээгүйсэн. Тэгээ гэрээ цэвэрлээд жоохон тавилан мавилгаа ингээд барьч маршлаа өөрчилсөн чи хичнээн сайхан урам ирч хүч энерги зөв хэм маяг орж ирж гин гэж санана гэж. Тэгэхээр та нар манаас тэгж өнгөрүүлээрэ. За ингээд та нартаа маш их баярлалаа. Хайртай шүү. Энэ бичлэгийг YouTube сувагт оруулна. Дараа дахиад тавтаа сонсож болно. Бүр ядраачлаа зарим нэгнийх нь аягүй бол нүд мүдэн сүүмэцэн өвшөөцөн сонсож иж магадгүй шүү. За сайхан амарцгаагаарай. Хайртай шүү. Сэтгэлдээ үлдээгээрэй. Баяртай.